Presented by Мөнх даатгал. Хай, манай Аргуан зөө маань шинэхэн дугаар эхэлж байна. Мэдээж уламжлалт ёсороо мөнх даатгалаас эхэлж байна. За. За, стори хийж байна. За, шинэ оны минь. Шинэ оны минь. Оноо сайхан гаргасан уу? Сайхан гаргалаа. За, нас нэмээд Харин. цагаан сараар дахиад нэг нас нэмээд. Цагаан сараар одоо 25-ны жил орлоо. Яа. Миний 37 оны жил гарч шин. За, сүн сайхан юу вэ? Нөгөө 50-да. Сүүлд нөгөө шинэ жилийн дугаар бичсэн. Чамайг завгүйт. Тийм. Тэрнээс очиж хэдүүлээ ерөөс уулзаг байгаа юм биш үү те? Харин тийм. Одоо буцаад гоё шаргуу явж эхэлнэ дугааруудаа. За, өнөөдрийн манай подкастын маань ерөнхий ивент тэтгэгчээр 88 Films, за Мөнх даатгал компани, за хамтран ажиллаж байгуулгаар High Quality Device Vape, за тэгээд Pastry by Argun Cake маань байна. За, тэгээд ойрд юу үзвдээ? Сонин сайхан. Ойрт кино үзлээ. Чаа ингээл амар зузаан дэвтэр дүүр юм бичээл ихээр одоо айхан юу үзсэн байгаа болоо. За, манай ивент бодлонгийн ивент гэдэг ч болох 88 Films те. 88 Films-с кино үзлээ. Монгол кино үзсэн. За, энэ болохоор Зүрхэн туссан нулимс гээд 2016 онд гарсан. За, ил яруу болдын кино. За, энэ кинонд одоо юу гардаг вэ гэвэл одоо тухайн кино нь бас л нэг өнөөгийн нийгэмд ингээд тохиолдож байгаа. Гэр бүлийн асуудал тохиолж байгаа. Асуудлын тухайгаар нь. За, ингээд хэрэг ингээд үдчихсэн бол тухайн гэр бүлийн ингээд өрхийн тэрүүн нас барцсан. За, тэгээ удаагүй мэдээж ингээд ээж хүн болохоор эмэгтэн ингээд сэтгэлийнхаа ингээд угаас ингээд сэтгэлийг үзэж бас ингээд дэр хүний нүмер нүлэг ингээд хүснэ дээ. Аха. Тийм. Тэгээд тэр нөө бас ингээд эрэгтэй хүнээс бас ингээд сайн хүн үү муу хүн ингээд сонгох хэрэгтэй болж штэ тий. Гэтэ тэр сонголтоо маш буруу хийсэн. За тэр сонголтынх нь болохоор муудал нь одоо юун дээр гарч ирж байгаа гэвэл тэр хоёр охин дээр нь гарч ирж байгаа байхгүй юу. За одоо ингээд ээжийг нь явсан хавар ингээд ажилдаа тий гэр бүлээ тижихгээ явсан хавар нь бас хоёр охиныг ингээд дарамтлагдаг ч юм уу гэр орноо цэвэрлэгээд бас агиндаг ч юм уу тий ээж ахнууднаас далдуур. За тэгэх үед бол ингээд хоёр охины ингээд бас жоохон трама ингээд өгж байгаа байхгүй юу. Тэгээ ерөөхдөө бол тиймэрхүү үйл явдал гэр бүлийн асуудлыг бас нэлээ их хүндсэн кино илээ. Гэр бүлийн асуудал гэсэн сая яг чиний сая ярьсан дээр хэлэхэд үнсгэлчин чинь баг гэр бүлийн асуудал байсан юм шүү. Үнсгэлчин чинь нөгөө нэг аав нь өнгөрчдөө штэ. Аав нь өнгөрцөн чинь баг хоёр ихний нэг нь үнсгэлчин амир нөө хойд их амир дээрлэгч мэрлээд идэв штэ. Баг нэг тиймэрхүү юм шиг сонсогдлоос те. Кинон дээр нь болохоор бүр аавыг нь зүгээр хол явахт нь л дээрлэж мэрлээд идэв те. Тий. Тэр тийм биш үү. За би 88 Films-с бол би энэ чамайг үзсэн болоо гэж бодсон My Heart Puppy гэдэг кино. Солонгос кино. Тэр яг нөгөө нэг watch list-д дайраа хугацаанд үзсэн гэдэг юм билсэн ба. За зүгээр би ярьж өгөхгүй зөв. Яг зүгээр л синопсисийн эхний хэсгээс нь ярихад зүгээр нохоотойгоо амьдардаг залуу. Нохондоо маш их хайртай. Тэгсэн чинь хүнтэй суухаар болоод тэгээд нохоогоо өөр хүнд өрчлүүлэх болж байгаа байхгүй. Тэгээд нохоогоо өрчлүүлэхийн тулд одоо үеэлтэйгээ хамт нөгөө нэг одоо тэр нохоог нь өчилж авах тэр сайн айлын ирэлт гадаг тийм комеди драм кино. Айгуу хөөрхөн кино. Ер нь бол яг чиний дуртай төрлийн кино. Сарны гөлгөөс үлдээ ирэхтэй. Сарны гөлгөч хөөрхөн кино шүү дээ. За тэгээд 88 Films гэснээс гимшил гээд тун утгагүй юм цуврал кино гарах гэж байгаа юм байна. За. Тэг нөгөө нэг Тархан Баяр, Тархан Бат гэдэг нэг хоёр адилхан залуу байдсан шүү дээ. Ихэр халдсан толгойтой, сахалтай. Тэмийн Films гэдэг хоёр ихэр найруулагч продюсер гэдэг юм. Тэр хоёр маань найруулсан юм байлээ. Тэгээд нэг нь продюсер, нэг нь найруулагч. Би бас царайг нь ялгадаг юм айлын Тархан Баяр, айлын Тархан Батын тий. Ямар ч байсан тэр хоёрын маань ээлжид кино, цуврал кино болж ирж байгаа юм байлээ. Тэгээд
манай 88 Films платформоор гарах юм билээ. Тун утгагүй яг гарахаар нь ямар ч байсан ревю хийнэ. Өөр үзсэн кино байгаа танд. Өөр кино гэхээс илүү би сая нэг шинэ жилийн өглөө би чи шинэ жилийн 31-ний орой чинь шөнийн 4 хүртэл тоглоод. За. Тийм Call of Duty-гээ тоглоод тэрийгээ даваад хажуугаар нь бараг 10 хэдэн пив уусан баха. 33 та пив ээж байгаа. Тэгээд өглөө ингээд амар шартаж сэрсэн чил гинт амар нэг толгойд нэг юмар дан гал гарч ирээд юу вэ гэхээр одоо ингээд үзэгчд одоо манай подкаст чинь масс руу чиглэсэн подкаст биш шүү дээ. Зөвхөн кино бүтээгчд болон кино үзэгчдэд л зориулсан. Тэнгүүт би энэ аригуун гэдэг төслөөр масс руу чиглэсэн юм хиймээр санагдаад юм ийм яагаад болохгүй юм бэ гэж бодоод тэр өглөө би Newsack-ийн YouTube-ыг үзээд угаасаа би үзэж дуртай л та. Тэгээд Newsack ч болохоор нэг хипхоп болон анх бол хипхоп байсан бол одоо бол ингээд урлагийн одоо тий хөгжмийн зах зээлийн бүх мэдээг ингэж базж 7 хоног болгон хүргэдэг байхгүй weekly-гээ. Тэнгүүт би болохоор киног яагаад ингэж хийж болохгүй юм бэ гэж бодоод за тийм мэдээж би шууд яг Newsack шиг тийм хийж болохгүй шүү дээ. Бас муухай этикгүй болон тэнгүүтээ би Newsack дүүрүү холбогдоод заах нь яг ийм хийх гэж байна. Би чамаас зөвшөөрөл авах гэсэн юм аа. Хоёлоо уулзъя гэдгсэн чинь дүү бол гадаад байгаа юм билээ. Тэгээд удахгүй ирээд хоёлоо уулзъя хаа. Тэгээд та хийчихээ зүгээр санаа зовтгүй хий гэдэг. Би ер нь аль биесний зөвшөөрлийг нөөрэс нэгэд аваад тэгээд яг тэр санаагаа бодсноос өнөөдөр чинь 1 сарын 3 гэдэг чинь яг 2 шин суугаад нөгөө контентоо хийсэн. Одоо YouTube-д бол оруулаад айгүй хүн үзэж байна ер нь бол. Тийм тэгэхээр яг хуу одоо энэ шар мэдээ одоо энэ ховжив энэ зах зээлийн элдв сенсац чинь өөрөө бас л ингээл нэг энэ урлагийн энэ киноныхаа нэг хэсэг нь болж явах ёстой юм байна тий. Явдсан байна гэдэг одоо ер нь үнэнтэйгээ бол ер нь бол нүүр тулж юм л та. Тий. Одоо бид нар бол нэг тийм хов мов ярьдгүү байсан тий. Тиймэрхүү юм хийдгүү гэлээдэг гэсэн. Одоо бол яг хуу ер нь эн чинь өөрөө нэг хэсэг юм байна гэдгийг ойлгож эхэлж байна л та. Тэгээд ийм тустай юм одоо соло контенттэй болсон. Үзээрэй нэг. Тэгээ намайг хүмүүс энэ жоохон удаан яриад юм зуурж яриад нэгэ тэгээд л. Я зуурж ярьж байгаа нь бол үнэ би нэг орой дандаа хүүхдүүдэд унтуулчаад манай хүүхдүүд чи жоохон болохоор яг унтуулчаад подкаст юугаа контент хийдэг байхгүй юу. Тэгэхээр нэг энд ярьж байгаа шиг юм тавшингуу цоглог ярьж ирс чадахгүй байгаа. Нам дуугаар хүүхдүүдийн сэрээчүүл бас ихнэр уурлаад байна тий. Нам дуугаар ингэж ярьдаг болохоор яг жоохон одоохондоо бол тийм зуурж ярьж байгаа, зөөлөн намуухан ярьж байгаа. Тэгээд удахгүй бас студ рүүгээ нүүх юм шиг байна. Том шалтгаан биш үү хүүхдүүд чинь. Тий, хүүхдүүдийг сэрэн гэдэг чинь би чинь хүүхдүүдэд унтахыг хүлээгээд би өөрөө 10 11 гэж юм хийж эхэлж байгаа. Би ч бас нойрол хүрцэн л байгаа шүү дээ. Тэгэж хийж эхэлж байгаа болохоор одоохондоо үзэгчдэл жоохон юм биш үү гэж хэлж байгаа. Би тэгээд Squid Game season 2-ыг та үзсэн шүү дээ. Би үзэж амжааг байна. Ерөнхийдөө бол хүмүүс нилээ хүлээлттэй ревюгийг бол уншиж байгаа. Тий, хүлээлттэйсэн юм лээ. Юу лээ? Wednesday ерөнхийдөө бол рекордыг нэвтсэн. Шууд 60 сая үзэлттэй болоод. Тэгээд хүмүүс нөө хүлээлттэйс нь жоохон ингээд доогоор байна гээл тэгсэн. Доогоор байсан болохоор бас тэгээд төсөлийн анги нь бас 3 дахь бүлэг гарна гэдгийг мдээгүй. Бас тэгээд төсөлийн бас жоохон нилээ аюу тэнэг дууссан гэдэг хүмүүс нилээ амуутай байсан. Тий. Тэгээ надад болохоор би болохтой хүлээлттэй нэг амар нэг басгаж үзсэн ч гэсэн эхний ангид хүлээл дахиад тэр өндөрөөсөн цэг дээр буцаа очсон байхгүй юу. Тэгээд өстой шоконд ингээ оруулж амжсан хэсэгт яа. Тэгэл бас нөгөө сүүлийн ангид нь бас нилээх буудалцаантай байсан гэдэг. Надад яа тэр нь болохоор зүгээр санагддаг байхгүй юу. Одоо яагаад Squid Game-ийн season тэр Squid Game-ийн яг тэр буудалцааны дууг аягүй сонсох дуртай. Чи кафте гэдэг юм шиг байгаа мэдгүй. Squid Game чинь тэгээд сая хэдэн жил завсарсан бэ? 2 жил үү? 3 жил. 3 жил үү? Тэнгүүт season 3 нь энэ жил гарах юм л шүү дээ. Энэ жил тий. Тэгэхээр бүр аим гоё гадаг. Тэгэхгүй болохоор би жишээлбэл нэгээ одоо мартцсан байна. Би одоо нэгийг үзчихэж 2-ыг үзье гэж боддог. Арканик ч гэсэн би сая ингээ season 2-ыг нь үзэл хэлсэн чинь нэгээ бас мартчих. Тэгээд бас нэгийг дахиад үзчих юм л хол зайтай болохоор аягүй. Тийм ээ. Би бас нэгийг дахиж явах ихлүүлсэн л байгаа. Арканик. Хол зай гэснээс Kingdom гэдэг нэг амар зомбитэй кино солонгосон юм. Тий. Тэр ч одоо хэдэн жил болж байгаа. За баг 5 жил болж байна. Манай хүүхэд мөх төрхөөс өмнө үзчихсэн баг шүү.
5 жил бараг бол. Тэр бүр солиотой байсан. Тэгэл төгсгөл мөксгөл нь яг дараагийн ингээ нэг юм эхлүүлэх гээд дууссан шүү дээ тий. Тэр гарах юм болов нэ. Тэр талаар мэдээлэл байна уу? За очиж судалж үзье явцээ. Тэр өстэй амар гоё өстэй. Зомбиг нөгөө нэг одоо нэг өвчлөлтсөн хүн яаж буцаж ингэж сэрэгдэг баг тэр тайлтай баг анхны зомбитэй кинох тий. Тэр чинь нэг усаар ингэж имчилчихсэн шүү дээ тий. Тэр Солонгосын хаан бас нөгөө нэг өв соёл аж ахуй амар сахарлаад үзтээ. Тэнгүүтээ бас нөгөө Last of Us шиг нөгөө нэг зомбитэй гэхээс илүү хүмүүс хоорондын юм тэмцэл байсан шүү дээ тий. Харин тий. Kingdom-ыг бас дуртай. Тий. Kingdom-ыг бас нэг сэргээж үзье гэж. Squid Game season 3 лавтаа бараг 6-7 сард гарах байх шүү. Ойрд ямар кино үзье гэж бодож байна. Ойрд уу? За ойрд яг тийм амар тоож гисэн юм бол яг алга. Чи саяны нэг My Heart Puppy гэдэг. Тий, яг тэрийг сүүлдээ watch list дээр хийсэн баг. Би тэгтээ сүүлийн үед нэг 60-70 оны амар Hollywood Old Hollywood movies гэдэг Golden Era тий. Тэрнээс үдчих эхэлж байгаа гэсэн. Тэр үеийн кинод амар гоё байсан тий. Би яг тэр үеэр аялах амар дуртай. Яг тэр үеийн Америкийн дэлгүүр нэг амар гоё яваад юм. Бүх юм гадаад орчин хүмүүсийн хувцалт мовцалт. Тэр үеийг Golden Era-г харуулсан одоо яг орчин үеийн хамгийн гоё кино бол ерөөсөө Once Upon a Time in Hollywood ч тий. Тэгээд тоглоом байна. Тоглоомноос бол Mafia гэдэг тоглоом дээр бол яг Golden Era гэдэг. Тэр чинь нэг их хямралын араас одоо дараагийн яриа аахгүй юу бол тий. Тийм байна. За тест ойрт хоёлаа жил уулзаагүй гэсэн шиг сайхан ярьж байна тий. Нэг жилжингээ олцсон гэж үү. Жилжингээ олцсон. Одоо ойрт завтай өстэй. Одоо манай подкаст өнөөдөр чинь 4-р дугаар. Тий. Тийм. 4-р дугаар. Би уг шинэ жилийн спешиалыг амар гоё юм төлөвлөсөн байсан чамд хийсэн тий. Тэгээ чи завгүй байсан болохоор ялтчихөө тэгээд яг хөө манай цотон ч нь бол бас нэг чамааг бас эзгүй үеэр бас натаа тутлаа гэж ярьж байгаа. Чиний одоо хамгийн завгүй чи одоо энэ жил байгаад байна шүү дээ. Тийм одоо дараа 7 оноос барах эхэллээ тий. Тийм үү. Ортын дадлага эхлэж. Энэ 7 хоног баахан 5 дугаар л бичиж та. За. За тэгээд манай өнөөдрийн зочин бол за чиптэрийн өмнө хизээч урьж байгаагүй тийм жанрын хүн байгаа. Хоёулаа чинь найруулагч, жүжигчин, комедиан, геймер, ютубер гэдэг ийм хүмүүсийг бол урьж исэн юм байна тий. Тэгэхээр одоо бол бүжигчин хүн юм байна. Монголын бас хамгийн шилдэг бүжигчтэй нэг. Энэ дугаарын зочноо маань ирж байна. Би аппарат зүүснээс амар юм төлтөрч ирдэг болсон байгаа. Өөрөө хийх юм зарагдахгүй бол. За. Хоёлаач амар хэмэрлээ. За тэгээд зочны хэсэг рүүгээ шилжицгээе. Sponsored by 99 Films. Partners HQD Wave. За Аригун Зои подкастын маань зочны болон эхэлж байна. За тэгээд өнөөдрийн зочноор маань манай Амар продакшны амар бүжигчин Бачка маань хүрэлцэн ирлээ. За хүлээж авсан баярлалаа. Зүгээр дээ. За жинхэнэ цоглог гар өнөөдөр орж ин доо. Манай подкаст одоо анх удаа яг жүжигчин биш ээ бүжигчин хүн хүрэлцэн ирлээ. За тэгээд сонь сайхан юу вэ Бачка? Нам 50 дөө тэгэхээр хон гараал. Нөгөө он гарахаар чи хүн нэг юм ажил хиймэр санагддаг шүү дээ. Оволцдог шүү дээ. Тэр үе дээр ингээл мангар ирч хүчтэй л яваал шүү дээ. Юу ч болох юм ба мэдгүй юм. За манай Бачка ч одоо Монголын бүх цагийн сэртэй бүхнээс дээгүүр киноны жүжигчин шүү дээ. Тийм шүү дээ. За манай одоо Зои Битори бүх цагийн хамгийн шит 10 киноны нэг нь бол одоо бүхнээс дээгүүр кино байдаг. За Бачка энэ киног одоо үнэлвэл 10-аас хэдэн оноо өхөө? Би бол 10-аас 8 өгнө. За шаалтаа. Гэхдээ ягаад тэгэхээр нэг одоо нэг хэлдэж штэ чи өөрөө хиймээ гэдэг гэсэн яриа өгдөө штэ. Тэрнтэй адилхан ард нь амар их юм болсон. Бидний зүгээс бас нэг юм хүч хөдөлмөр айгүй их гарцсан болохоор яг тэр өнцгөөрөө хэлж байгаа шүү. Тий. За яг үзэгч хүний хувьд бол кино бол яг өнгө айсвал гоё байсан. Яг үнийг хэлэхэд гоё зураг авалттай тий гадаад дотоодын гоё зураг авалттай. Тэгээд бүжиг таанц маанц. Гэтэ киноны одоо бидэрт яг таалагдаагүй юм гэхэд нэг
юм нь болохоор нэг киноны юм амин сүнс байхгүй нэг тийм унжгар кино. За яг тэр тал дээр Манийх нь бодол гэхдээ. тий, тэр тал дээр яг нөгөө нэг одоо тэр чинь нөгөө бүжигчин, жүжигчин, найруулагч гэсэн юм давхар ажлуудыг явьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр талаараа жоохон ингээд харагдчихсэн. Тэр нь яагаад тэгсэн бэ гэхлээр нөгөө нэг зарим зүйлүүд дундаа гинт огцом өөрчлөгдсөн байхгүй. Гинт. За энийг эсвэл ингэчээ. Энэ хэсэг дээр чи тэгвэл ийм жүжиглэлт гаргаад чи гэдэг юм уу те. Тэгээ ингээд нөгөө нэг сүлд яг дуусах төхөөд эхлэнгүүд нөгөө нэг юм логик тал руугаа жоохон ингээд эвдэгдээд эхэлсэн байхгүй. Тэрийг бид нар ч гэсэн анзарч ирсэн. Гэхдээ ер нь бол өнгө бол гоё байсан тий. Тий. Одоо тэр Канис цэнгүүн энэ чинь тэр юун дотроос гарч иж байгаа юм зөв эрэгтэй хүн үзэж яхад хүртэл амар зөв харагдчихсан шүү дээ. Бүгд та чинь нэг юм крүүд тий. Кай май чинь бол бас тэн дээр бас гоё харагдсан шүү дээ. Тий. Тэр киноны чинь гол дүрнэгтэй эхлээ би бийсэн. Төгөг ор би гэсэн байхгүй. Тэгсэн чинь текст мэкстэй бэлдэл янз бүр болол ингээд байжсэн чинь гинт найруулагч залгасан. За баачка ахын ингээд нэг юм хэлэх гэсэн юм аа гэдэг. За гэдсэн чинь чиний өндөр чинь нөгөө нэг юм хамаанатай ингээд юм тэнгэр галсан шиг болчихлоо. Димээ ямаа шиг болчихлоо. Та хоёр ингээд хоорондоо дурлалцах дүүрүүд байгаа юм аа. Тэгэхээр ингээд болохгүй нэ. Би шууд тэр өдрөөс хойш нөгөө цэнгүүний сугны өссөн. Тэдний крүү их бас тий. Ер нь бол яг хоо step up киног бид нар үзэхэр ингээд эхнээсээ дуслан ин арьс арцаагаад идэв шүү дээ. Ингээд хөл доороо ингээд тий пичгний шаад юун дээр бүхнээс дээгүүрийг яг хоо зүгээр Монголдо анх удаа хийж байгаа гэдэг утгаараа бол бас үнэлэн л тий. Яг хоо зүгээр яг тэр нэг юм хүний юм доторх юмыг гаргаж чадаагүй жоохон юм даруухан кино болцсон юм шиг санагдав. Тий. Одоо яг наад өгчин тохирч даруухан болцсон байхгүй юу? Тий. Жоохон ингээд нөө шидэд өгцсөн болно. Тий. Ингээд тэр чинь ингээд бүх насны хүмүүс үзэж байгаа. Тэгээ нэг юм за нэг одоо бидний чинь нэг годамжныхан гэж ярьдэн шүү дээ. Тэгэнгүүт яг тэр утгаараа тэгвэл годамж чи юм бид ингэж харуулдаг та уг степ ап чинь яг тэр талын ингээд нэг жоохон драм болгоо ийцсэн юм шиг санагдав. Хөрсрөн болгоо ийцсэн. Хаар дээр шидэх хэрэгтэй байсан юм. Ер нь тэгэж хаартай. Тэгээд юунаас инспайр аваад хийхээр болчих уу? Тэр чинь ерөөсө бид нар нөгөө нэг санаачилсан юм биш байхгүй. Ерөөсө яг нөгөө нэг кино продакшн гинт нөгөө нэг дөрүүдээ хайгаад эхэлсэн. Тэгэл тэгжсэн. За ер нь тухайн үед нөгөө нэг яг production чинь одоо хиний Төгөгийн студ, Баачкагийн студ, Тэмүүкагийн студ 3 студ байсан. Тэгэнгүүтээ ер нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том газар наана гэж мэдэнгүүтээ дотор нь хийм байгаа гэсэн чинь манус гараад ирэхгүй юу? Тэгэнгүүт за наадуултайгаар нь нийлчихэ. Тэгээ хоёр талд нь хугаа ичээгээл тэгэл нөгөө цалин мөнгө тохирол хуу хаагаад тэгэл арайрч мэдхгүй. Тэр нь 7 хоног дотор орсон. Амар гинт орсон нэрээ. Ер нь бол гэтээ би Баачкаг бол амар олон жилийн өмнөөс танил та бараг 15 бараг зоёг төрж явах үеэс тань нэрээ тий. Одоо эдний би бүжгийн заалмаланд айгүйх очдөг байсан тий. Энэ чинь Soul in Beats гэдэг хамтлагтай. За тэгээд Баачка чи ингээл нааг очихоор ингээл надад ингээл ийм рекламны санаа байна мэн гэл ингээл амар юм ертөнцтэй дотоод ертөнцтэй тий. Тэрийг ингээл өөрөө үйл хөдлөл мэдлэлээр үзүүлээл амар үзүүлэлээс бараг тэр киноны найруулагчаар чи байсан бол бараг алах байсан баха. Яг том болж байгаа тийм ээ. Одоо арай болоогүй тий. Тэгсэн чинь нөгөө нэг тэр кинон дээр яг нөгөө энэ одоо ер нь яг үнийг хэлэхэд бүхнээс дээгүүр киноны жүжигчид одоо тэр жүжигчид гэх юм да тий. Жүжигчид бол Монголын хамгийн номер 1 бүжигчид тахгүй ер нь л тий. Тийм шүү дээ. Tech Bros-ийнхан байсан тий. Одоо Soul in Beats одоо хуучин хамтлагаар бол тий. Ер нь бол одоо Tech Bros Soul in Beats хоёр чинь нийлээд Beatnik Family болсон тий. За тэгээд амар сүулт амар болсон тий. За тэгээд Төөгөө байна ингээд Монголын хамгийн шилдэг бүжигчд байсан тий. Тэднийг амар гоё ашиглаж чаддаг байхгүй. Одоо яг энэ хэдийн тэр цаг үед эднэрийн амар нэр хүндтэйсэн байхгүй юу? Одоо яг эднэр Монголын бүжиг гэдэг юм чи өөрөө амар гоё байсан. Одоо яг ингээд тим юм ингээ бодохоор байхгүй байж тээ. За ийм одоо ингээ алаад байгаа бүжигчд ингээ хаана ерөөсөө тийм байхгүй. Тэгэхээр тухайн үед бол яг нөгөө бүжгийн продакшнууд амар их те. Юу бас нөгөө брейк хамтлагч юу байла? Hooligans тэгснэ Nova Star, Nova Flame тэгээ юу гэдэг амар гоё хамтлагууд байдаг гэсэн. Тэгээд энэ тийм бүжгийн өрсөлдөөн чинь амар цаг үе байсан. Яг жинхэнэ нөгөө нэг цэвэр өрсөлдөөний үе байсан бохоггүй тийм нөгөө нэг ямар ч бизнесийн бодлого энэ төр байхгүй. Одоо юу гэдгийг нэг компани болцоо яваад шүү дээ одоо тийм ямар ч тийм байхгүй цэвэр өрсөлдөөн байдаг байсан. Нэг нь ундаг, нэг нь үлддэг тийм.
алааны талбар байсан байхгүй. Яг одоо 2023 24 гээд 25 он гээд гарч байна. Энэ үед яг мундаг залуучууд бол байгаа. Продакшнч байгаа. Тэд нар болохоор нөгөө зөвхөн ингээд нөгөө шинэ жил болохоор нэг гараад ирдэг охтууд байдаг шүү дээ. Тэд нар шиг биш ингээд зунжангаа үйл ажиллагаа явуулаад ингээд өөрсдөө хөгжөөд явж байгаа аюул олон залуучууд байгаа. Тэд нар ч гэсэн одоо дахиад нэг 2 3 жилийн дараа гэхэд шал өөр төвшөнд очих байхгүй хэрвээ үнэхээр яг энийг зүгээр нэг зоосны нөхөр харна гэж байдаг шүү дээ. Тийм л болгочихгүй бол. Нөө Джейсон, Джейл энэ гэдэг. Тийш дээ. Тэд ч аяг мундаг байхгүй. Яг манай үеийнхэн гэвэл 110 100 бол маш сайн мэддэг байхгүй. Тийм. Тэдний хоорондох connection chemistry бүр үнэхээр ярихамгүй одоо зааж 18 он авцаахаа тэр үе яг гид мандчихсэн. Тийш дээ. Тэгээ жоохон цөөхөн болцсон одоо ер нь тий. Одоо нөгөө юу штэ нас яваад эхэлж байхгүй гэр бүлтэй болж байна одоо Джейсон Джейл хоёр ч хүүхэдтэй. Бас нэг охин бас гэр бүлтэй болцсон байна. Менди Мелис. Тийм. Тэгээ яг тэд нар ч болохоор юм хөрхэн амар гоё family байхгүй. Ийм яг хоорондоо бие бинийгаа ойлголцсон. Одоо нэг юм production дотроо нэг юм хоорондоо өөр төрлийн бүжгэлдэг юм ингээл нэг юм нийлдэг хүмүүс байгаад байдаг шүү дээ. Тэд нар яг нийлцсэн байхгүй. Одоо шүү дээ айгүй гоё явж байгаа. Яг одоо энэ хэдийн яг тухайн цаг үеийн бүжгэлдэг байсан цаг үеийн нэг амар биднэрт амар шинэлэг байсан байхгүй. Яг тэгвэл одоо намайг high school дахт ер нь бүх байр болгон тий бүх сургуулийн анги болгон юм бүжгийн хамтлагтай. Би өөрөө өөртөө бүжгэлдэг байсан байхгүй. Тэгээ бүгд рэп л бүжгэлдэг. Яг 90-ад оны. Тэгсэн чинь эдгээр гítл нэг юм сонин юм салбагнаад шал өөр юм ийгээд гэсэн тий. Би өөр гайхаад би тектоник бүжгэлж байгааг анх хараад пүү энэ ямар сонин бүжиг вэ гэж анхаарч Sky чин тектоник бүр амар бүжгэлдэг гэсэн тий. Тэгээ ер нь бол бас нэг шин салхи оруулж исэн. Тэгээ одоо яг юм шин салхи оруулах юм залуу хамтлагууд юу вэ? Шин юм урсгал ч юм уу? Яг нөгөө сүүлийн жилүүдэд нөгөө дэлхийд даяарл байгаа л та зөвхөн Монголд гэлтгүй нөгөө K-pop салбар айгүй хүчээ авч байгаа. Тэгээ нөгөө cover бүжгүүд яваад байгаа шүү дээ. Тэгээ тэргээр айгүйх явж байгаа. Одоо миний сайн мэдх юм бол гэх юм бол Core гэдэг нэг бүжгийн бүр production болсон явж байгаа. Сүүл нөгөө Авиаслан монголчууд орсон. Тэр залуучууд ч ярих юм байхгүй. Тэр нөгөө нэг яг өөрсдийнхөө хийдэг бүжиг өөрсдөө тултал нээж байгаа байхгүй. Яг хоо эхний ээлжинд нөгөө залуучуудыг харчаангууд нөгөө нэг зөвхөн яг cover юм хараад ингээ сураад энэ гэж бодож ирсэн чи одоо өөрсдийнхөө бүтээлийг хийгээд эхэлсэн. Одоо тэр нэг охин дуулаад байгаа штэ. Тэр бүр алчин штэ. Оо тэр үзэл дэмчгээс өөр бид нар яах вэ тэ. Зөндөө байгаа одоо. Бага юу. Яг хоо тийм баху мань одоо бас чамшиг хөгшрөөл явуулчихлаа бас тийм. За манай ивент гэдэг чинь high quality device vape байгаа хөшөө энэ ширээн дээр байна чи айл нэг нь аваад гоё татаарай гоё таст хийгээд HQD-гийн vape байгаа хөшөө тэгээд гоё vape татаа сууж болно чөлөөтэй. Окей. Мань он гараад тамхинаас гараад vape-нд орж байгаа. Болж. Зүг байна. За нэг мэдсэн чинь юу вэ? Баахан бүжиг ярьсан сууж байна. Одоо гоё кино руу орноо. Тэгээ. Тэгээ Азар битээр бас яг бүжиг сонирхдаг. Өөрийгөө бас сонирхдаг гэжээ бас. Тэгээ яг хөө тийм болохоор бас яриа өөрөө нийлээд бас гоё явж байна. За кино. За манай Баачгач бас хөрхэн кино шүүмж янз бүрийн бичнэ. Сая сүүлд ингэ иччихсэн. Одоо бид хоёрыг хооронд ч баталт болон заяа. Squid Game 2-ыг юу гэсэн байла? За Squid Game 2-ыг өөртөө хийж чадахгүй нэг л муусан хүмүүс гэдэгцээс за одоо хоёр үзсэн шүү доорндоо. Тийм Squid Game 2-ыг үзэл дууссан чинь надад гоё юусэн. Тийм гоё юусэн. Битүүр яга байдалтай. Үгүй одоо ер нь киног гоё лсэн шүү дээ. Киног юу яах одоо нэг заавал өөртөө хийж чаддаг байж шүүмжлэх хэрэгтэй юу? Үгүй. Нөгөө нэг хит нөгөө хүлээлт нь гэх юм уу? Эсвэл бүх зүйл монгол хүнд таалагдгаа болцсон юм. Эсвэл дэлхийд даяар тийм байгаа юм уу? За мэдэхгүй байна л та. Тэнгүүд ингээд нэг юм өөрөө дотроо ингээд эсвэл зохиол бичээд идэх болсон юм шиг байна. Хүмүүс үзэгчнэр нь ийм байх ёстой мостой гэдэг нэг юм угуулаад бодчихдог. Тэгэхээр болчул болно. Тэр чинь бүтээл шүү дээ. Common тэг хүн болгон таалагдгаал байхгүй шүү дээ. Тэг яг нөгөө нэг өөртөө хий ашиг гэж бичсэн юм. Мань нь болохоор мань Squid Game 2-ыг бол яг одоогор үзег байна. Зои үзсэн байгаа. Тэгэд миний бодлохоор нөгөө чиний бичсэн юмнаас чинь өөртөө хийх гингүүт нь за чи юу болоо явчих ваач гэж одоо кино одоо шүүмжлэх юм бол заавал өөртөө хийх хэрэгтэй болоо гэж хальт бодож ирсэн байхгүй. За жоок болгож биччихсэн чи мэдлээсэн та. Тэгж нэг ихцээ тий. Тэгсэн. Тэнд үзээгүй нөгөө үдсэн хүмүүс таалагдахгүйсэн шалтгаан season 3 хийгдэн гэдгийг мэдэхгүй байсан байж маа. Яг үнэ.
яг үнэ баг хинхэн тийм байсан. Season 3 нь бүр энэ жил шүү дээ тий. Тэр чин тактик байхгүй. 7 дугаар ангитаар албаар хүлээлт үүсгээд дуусгаж байгаа. Дараагийн season 3-ыг бол заавалчгүй үзэх шаардлагатай болчиход байгаа. Азар харин айгүй ойрхон нэг хэрэглэлчлээ тий. Тий 6 сар маш хавцаа нэг баг. Өнөөдөр нэг лиг явцсан уу те? Нөгөө юу н релиз дэйтэй бараг зарлчаад айгүй хурдан устгацсан гэсэн мэдээлэл. Харин тий тэгээ 6 сар гэж бичсэн байсан гэсэн. Тийм үү. Өнөөдөр нэг гоё юм эрт эхэлсэн чинь айгүй тийм давшингоо цоглог байна тий. Тэр чинь дандаа нөгөө нэг юу ятах вэ бид дөрвч 11 цаг 12 цагт продакшн эхэлдэг шүү дээ шүний. 2 3 4 мөрөв гэж гэртээр шүн дандаа бичдэг байхгүй. Хүмүүсийн зав зайг хараад тэгээд дандаа нэг юм унжгар хоёр хүн сууж идэг. Өнөөдөр ч амар цоглог яаж яагаад тий. Яаж чи ирснийг хэлэх үү. Цаанаасаа ингэ өсчээд шүү дээ. За ойрд Монгол кино үзэж байна уу? Ер нь сүүлийн 2 3 жил ер нь үзээгүй. За яагаад үзэхгүй? Ер нь жоохон зүгтмаар санагдсан. За тий. Би ч нөгөө нэг өөрөө бүр багасаа нөгөө киногоор өссөн хүүхэд байхгүй юу? Нөгөө хэлний мэдлэг шаардлагатай болоод тэгээ нөгөө англи хэл сурах гэсэн чинь нөгөө яг багшийн орж байгаа хичээл ингээ хангалтгүй болоодсэн байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө ямар ч хэл дээр үсэн хамаагүй юм хатмалтай кинонуудыг үзээд интернет байхгүй шүү дээ хөрхөн. Тэ нэг киног татах гэж нөгөө 7 хоног нөгөө dial up юм байт ямар гэдэг юм татал тэ. Тэгээ нөгөө Mobinet-ийн нэг 2000 төгрөгийн юм бодолтож аваа хөргөөлтэй төрөөгөө. Төрөөгөөс үе. Тэр үе ч аюултай байсан байхгүй. Тэгээ нөгөө хүн амтнаас нөгөө касет масет гууж аваад ингээл үздэг. Тэгээд нөгөө хэлний шаардлагаар ингээ байнга кино үзсээр байгаад бүр ингээд яг киногоор өссөн гэх юм уу. Ингээл нэг тийм болцсон. Тэгээд яг тийм болохоор яг сүүлийн гарч байгаа нэг Монгол кинонууд ингээд нэг тийм үзэхээр бүр одоо муухайгаар хэлэх юм бол амар траш болцсон. Тэгээд ингээл нөгөө нэг дундуур нэг тийм сонин үг хэллэг оруулаад ирлээ шүү дээ. Нөгөө кино контент гэд нэрлэж байгаа шүү дээ. За тэгэнгүүт тэрийг үзэхэд бүр ингээд уур ураад ингээд болох нэг хэмжээнд очсон. Тийм болохоор ер нь үзэхгүй байгаа. Хамгийн сүүлд би юу 6 3 л үзсэн. За 6 3 таалагдсан уу? 6 3 таалагдсан. 1 2 нь үзсэн үү? Үзсэн бүгдийг нь үзсэн. Одоо хин Тамира битээр чинь 10 жилийн 1-р ангиас авах тахгүй. Тийм үү? Тэгээд хамт төгсөө цаа чи намайг Сууис руу уруудах гэж оролцсон хэдий ч яг нөгөө шалгалт өгдөг Баатар дээр болсон чинь гэрийнхэн хэрвээ чи гарвал битээ иргэж ирээрэй гэх. Тэгээд би урлагын болоог байхгүй. Урлагын болоог урлагийн л гэж шүү дээ. Тамира чи бид нар чи яг 1 оных юм байлээ шүү дээ. Яг 100 юм байлээ шүү дээ. За тэгэхээр ойрд бол Монгол кино үзэг. За гадаад ямар кино үзэж байна? За хамгийн сүүлд гэх юм бол Squid Game үзсэн. Тэрнээс өмнө болохоор би нөгөө нэг өөрөө нөгөө амар бас кино давхар нөгөө тоглоомны юм багхгүй. Тийм шүү дээ. Видео тоглоом тоглолдог. Тэгэнгүүт нөгөө тоглоомны зохиол гэдэг чинь одоо зарим ийм муу кино бодвол бүр дийлцсэн багхгүй. Тоглоомын чинь production угаасаа киноноос хэд их илүү шүү дээ. Амар болцсон. Тийм болохоор ингээд нөгөө нэг одоо түрүү нөгөө нэг хүлээлт амар үүсгэнд буруу муруу энэ гэдсэн чинь өөрөө яг буцаад тийм болцсон байгаа даа байхгүй юу. Тэгээ нөгөө амар их юм сторитэй тоглоом тоглодог. Одоо нөгөө зүгээр л нэг хоорондоо будалцаад тоглоом тоглолт. Dota мото нэг тоглохгүй мөртлөө юм storytelling-тэй тоглоом аяг redemption гэлээ. Яг тиймэрхүү юм болохоор юм хүлээлттэй болцсон. Тэгээ нөгөө нэг кино тоглоомнуудыг кино болгол яах вэ гэж өөр аяг их бодоод. За тэгээ хамгийн сэтгэлд үлдсэн болохоор Last of Us л. Тэгээ нөгөө нэг тэр чинь уус нөгөө хайптай гарч ирсэн нөгөө Last of Us-ын тоглоомыг тоглож байгаа тэр камерын өнцөг яг одоо эхлээл нөгөө нэг охин ингээл эхэлж байгаа нэг юм камер ингээл явж байгаа хэсэг мэсэг ба шүү дээ. Тэр тоглоом дээр кинон дээр бүр яг тэр өнцгөө бирсэн байхгүй. Тэнгүү тэр нөгөө тоглоомыг өөрөө тоглосон хүн чинь тэрийг үзэхээр бүр ингээд үнэхээр таашаал авт юм бэл. Last of Us-ын тэр цоврал бүр тасархаа болсон тий. Тэр нөгөө нэрийн сандгүй нөгөө нэг 2 ижил хүүстэн байдэн штэ. Тэн дээр хүмүүс одоо амар их эсрэг юм байр суурьтай байсан штэ. Нэг хэсэг сошиалар ингээл. Тэр чамд ямар санагдсан бэ? Тэр бол надад шүү дээ. Ямар ч байдлаа байхгүй. Надад тэр хоёрын хайр дурлал яг үнэндээ баг Титаникийн хоёроос илүү гоё эс. Тийм байхгүй. Амар гоё эс тий. Тэрийг одоо юу гэх юм? Тэрэн дээр шүүмжлээд байх юм байхгүй. Тэр амьдрал дээр байдаг л зүйл байхгүй. Тий. Тэр нөө хамтдаа тэрвэрлдээд үхдэг тий. Гайх. Тэг хамгийн амар хэсэг нь тэр төгсгөлийн нэг хэсгэн дээр ингээд нөө цонхоор нь манай хин нөө гол дүрч юм Joel лөө. Ингээд гаднаас харсан чинь ингээд өрөөнд дотор нэг ялаа шуугдаг тий. Тэр амар өрөдмөрөөс тий. Амар татдаг яг тэр нэг юм. Тий.
зум аут хийж байгаа Тийм. юм. Тэгсэн чинь тэр ялаа шуугж байгаа нь болохоор мань хоёр тэрвэрлдээд үхсэн аль үшээ үхээд орон дээрээ бүр ингэ өмхийрцэн. Тийм. Өмхийртлөө ингэж тийм бие биедээ амар хайртай хоёр одоо хос байгаа даа байхгүй. Тэгээ нэг би контроллероор тоглож чаддгүй. Яг нь Sega тоглолдог л байсан. PlayStation-аас эхлээд юу ч огт байхгүй нэг PC-н дээр юу ч тоглоом сурцсан. Keyboard mouse-аар харьцаа сурцсан болохоор. Юуг нь тоглож чадахгүй. Last of Us Part 2-ыг тоглоогүй байхгүй. Чи одоо кинонд гарах гэдэг. Тэгээ би киног нь Last of Us-ыг кинонд гарцсан байхад HBO өдөр гарсан шүү дээ. Би бүр ингээ албаар үзэхгүй PC port нь гарах гээд хүлээгдэжсэн байхгүй. Заавал би тоглоомын тоглож иж энийг үзнэ гэсэн нэг тийм зорилго тавьсан байсан. Одоо яг тэр зарчмаараа л явах байх юм. Тэр би Part 2 гарсан ч үзэхгүй. Хэдэн жилийн дараа тэр тоглоом тоглоог байгаа. Тоглоог байгаа. Одоо энэ жил Part 2-ыг тоглолж бас сэтгэл санаагаар нар сундаг штэ. Амар гэсэн. Last of Us тоглоом бол биднийг одоо баг 10-аад жил тоглуулчлаа шүү дээ. PlayStation дээр 3 дээр нь гарч байгаа PlayStation 3 дээр. Тэнгүүтээ 4 дээр remaster гэдээ гараад ирчихэж байгаа тийм. 4 дээр зүр 4-ийн version гараад ирчихэж байгаа. Тэнгүүтээ remaster гэдээ дахиад нэг 3 удаа релиз хийж байгаа хгүй. Нэг л тоглоом гэхэд тийм. Part 2 ч гэсэн одоо баг 3 дахь яаж гинөө юу remaster гэж байгаа. Тийм. Remaster гэж нэг л байгаа тийм. Тийм нэг байгаа. Нэг нь болохоор 3 удаа remaster, 2 удаа remaster хийсэн. Одоо зөрүүлээ зөөр асуу л да. Та ингээд нэг юм эмгтэй хүн болохоор ингээд нэг будаг шуунх ингээд эмгтэй хүний хэрэглэн янз бүрийн зүйлүүдийг ингээд айгүй худалдаж авдаг шүү дээ. Тэгсэн чинь бид нар эсрэгээр зөө. Жишээ нь би одоо Last of Us-ыг тэгээд 2025 онд гарах тоглоомуудыг тоглохын тулд компьютероо бүр ингээд 100% солих хэрэгтэй. Тэгээ энийг бол та хийж ойлгохгүй бах тийм. Манай зөөч бас тоглоом тоглолт гэдэг. Ер нь л эмгтэй хүн болохоор ингэж асуугаад байгаа байхгүй тийм. Мөрөс мөнгө зарж байгаа шаал өөр ингэ. Ерөөсөө юм одоо ингээд тийм би одоо жишээлбэл энэ ногоон цанцаа манайхаа хідэн дугаар дээр шааж өмсчөө тийм. Тэгсэн чи би миний Steam-ийн game library бүр амар болсон. Би тэнд одоо манай эхнэрийн нүдэнд харагдахгүй тэнд би мөнгө өрөөл яваад байгаа. Яг нэг тоглоомоо ингээд 7 хоног болгоно л ямар нэг тоглоом хөдөлтөж аавна. Тэгээ нэг амар кайфтай тийм. Тоглохгүй нь хамаагүй. Тэр зүгээр баг мөнгө хадгалснаас илүү гоё мэдрэмж. Тийм. Чи одоо чинь Хүнээсээ шалтгаалах байхаа. Би ихэд нөгөө Life is Strange гэдэг утсан дээр тоглох тоглоом байхгүй. Тэр чинь тэгэл бас нэг юунд дууссан лимит интернет дууссан. Тэгэл 2-3 тоглолтож аваад тоглож байгаа юм чи тэгээд. Бас хаа очиж тоглоом тоглодог хөтлөгчтэй байна. Тийм байна. Тэгвэл ойлгох юм байна. Надад чинь тоглоом санал болгоод ш подкастер. Би чинь геймер мембер аягүй хүздэг байхгүй юу. Жишээл Markiplier интернеттэй аягүй туртай. Mobile Legends гэдэг тоглоом байдаг те. Тэрийг тоглодог те. Тоглоо болцсон. Болцсон юм уу? Чи одоо яадаг тоглоом бэ? Утасных юм уу? Тэр ч одоо Dota шүү дээ. Dota юм уу? Тийм. Dota-г бас мэдгүй. Яг тийм тоглоом тоглодог болохоор хоёулын нэг гоё бүтэж байгаа боцтой үзгээд ястэ. Чи юу хамаагүй. Мань Dota мото мэдгүй. Сонголт орчинд л болъё. Яа. Мань өстө чанд яг үннийг хэлэхэд Mortal Kombat-аар бол намайг энэ сүүлийн 30 жил яг барсан байхгүй. Man fighting тоглоом бол тоглож чадахгүй. Тийм үү. Ямар ч авьяас байхгүй. Тэрийг мэдсэн. Ра тоглоход Ра тоглож болно. За Ра NB тоглохоо. Болно. За гөөр би бол чамд барахгүй хоо. Тийм баха. Тийм мангар итгэлтэй тий. За хоёулаа тэгж нэгдвэл гоё контент хийнэ зэ. Тэгээ хэлж байгаа. Би сүүл нөгөө кино үзэж байгаа тоглоом руу орсон гэх юм бол нэг Arcane байна. Тэр чинь нөгөө League of Legends. Тэгэл League of Legends-ийг татаж аваад тэгээ тоглосон. Би бас нэрээ яг тэгсэн шүү дээ. Arcane season 1-ийг үзчихээд League of Legends тоглосон. Тэгээд бас л миний чадахгүй л тоглоом байлээ. Тэр яг Dota төрлийн тоглоом угаас чаддгүй. League of Legends-ийн сая сүүлийн нөгөө нэг дэлхийн аваргын юм уу юу юм мэдэхгүй. Том тайзны тоглолт. Яг файналийн тоглолтод тэр Linkin Park дуулсан шүү дээ. Тийм үү. Йоо нөгөө шинэ одоо дуучин юмхтэй гош Chester-ыг орлдог. Тий. Сонсоо үлдсэн. Тоглоомын тэр Linkin Park очсон. Arcane-ийн саундтрак чинь нөгөө Radioactive чинь дуулдаг чи. Тий. Юу лээ сандгүй. Мартал. За ямар ч нэг хам. Тий. Imagine Dragon. Тэднийх Dragon. Тэднийх чинь дуулсан шүү дээ. Амар гоо. Өөс түрүүд хоёрыг нэрэ бааталт болох гэсэн чи бааталцсан. Хоёулаа баг над руу зөрүүлээд DC гэчихэд одоо тэгвэл бааталлаар заяа. Одоо сарны гүлэг. Бачкагийн хамгийн шийт кино сарны гүлэг гэсэн. Манай зөөгийн хамгийн дуртай хамгийн дуртай ч яг ер нь бол сарны гүлэг ярихад баг өсчээл уурлаад өөдөөс баг хоёр одоо наад дээр нэг сайхан халаач хамаа.
Гүр тэрний тухай юу ярих вэ? Мэдэхгүй байна өө. Үнэхээр ярих хэлэх үг гэж алгаа. Түрүү ерөөсөө энэ хаалгаар орж ирэл сарны гүлэг өстэй навшин кино гэдээ ороод ирсэн шүү дээ. Чи яаж байгаагүй? Үгүй ингэсэн бохгүй юу? Нөгөө би ингээд ойр орчны хүнээс асуухгүй. Энэ юм чинь нөгөө зад маргааш орно гэж шууд хэлсэн. Тулгамдахгүй юу? Ингээд Монгол кинонуудаас ингээд хамгийн шийд гэсэн 10 кино байна уу? Нэрлэгдэх гэдгсэн чинь яг 10 хүний 8 сарны гүлэг гэсэн бохгүй. Тэгэхээр л траш юм байна. Гэтэ сүлд аргагүй хат хэлсэн шүү дээ. Нохоо амтан амт ичижид үзээд тэгээ дараа нь үзвэл шал өөр мэдрэгднэ гэж. Энэ нэг гүлэгтэй болох мөрөөдөл ерөөсө биелдэггүй биш. Би одоо яг нэг гүлэгтэй болохосоо гэж хүүхэд байхдаа мөрөөддөгөөс шивээстэй болохосоо гэж мөрөөддөгөөс заяа намайг аав ээж хоёр гүлэгч авч өгөөгүй шивээс хэлэх юм бол намайг гэрээс зайлмайл гэдэг. Тэгээ би ерөөсөө ээж аавын гараас шууд их нэртэй болсон чинь эхнэр шивээсэнд дургу. Тэгээд нохоотой болсон чинь хүүхэдтэй болохоор одоо тэр нохоо хэн харах вэ? Тэгэл ингээд одоо ч нэг дөнгөлөөдөө хүүхдтэйгээ өсгөчүүд их амар байд. Тэгээ YouTube имжлэгүүд үзэж яхад те гадаа гарах үздэг байхгүй бас. Тийм л да. Тийм л те. Тэ? Тэгээ ингээд сонсоод тохоор бит хоёрын ер нь хүмүүжил бас их эвгүй байсан юм байна те. Чи ингүүл тгээрээ зайлаарэ гэдэг. Дандаа турсгый чин хоолн, арси чин өвчин те. Ерөөсөө нэг юм хүчирхийл тундаа. Тий. Тэгтээ нэх буруу юм байгаагүй те. Буруу юм байгаагүй гэдгээр мань дээр битсэн чинь алуулах гэж лээ. Одоо сүүлийн хүмүүс чинь тийм юм дээр амар дург болсон юм шиг. Бид нар чинь нөгөө нэг дандаа те ээж аавдаа зодуулдаг. Сургуульд ч багш нартаа зодуулдаг. Тэгээд байр болгон автоматтай. Тий. Яаж яхад мань чинь төмөр замд өсснийг хэлэх үү бүр чи төмөр замд өснө гэдэг чинь цэргийн албаасантай ижил гэж ярьдэн штэ хүмүүс. Фүүстэй жигэн зэр зодоонуудын гэдэг юм чинь жигэн туучж өслөө штэ. Тий штэ. Тэгээд тэрийг нөгөө нэг тэрэнд хүн амтан тэгэл зодуулж нүдүүлээл цагтаа шүүхт очиж байгаагүй ийм тийм буруутсан юм байхгүй гэтэнгүүт хүмүүс доор ингээл одоо цаг үе метр чи тэнийг байна хөгшин байна маа ингээл ингээл ороод ирдэг болсон мөлий. Баазар байна. Тий. Sponsored by 99 Films. Partners HQD Vape. За та нэр нөгөө бүжиглэхийн инспайра юу н хаас авсан бэ? Би гэхэд жишээлбэл нөгөө нэг бүжиглэхийн инспайра багтаа нэг step up үзээд тэрнээс авч ирсэн байхгүй. Тэгээд үзэд та хамаг ингээд шаараас босоо goose bumps өгөөд. Би нөгөө нэг юуны шагаагаас 2 цаг яваад очдог Ханчжоу гэдэг хот байдаг байхгүй. Тэр хот руу хятад хэл сурдаг баатар болоод явсан. Яа тэгэхээр нөгөө нэг төгсөөд Зоос банкнд би ч уг нь олон улсын харилцаа дипломат албаны юм баггүй. Төгсөн мэргэжлэн. Тэгээд банкны төлбөр тооцооны албанд ингээд юу хийгээд байгаа мэдэхгүй нэг оюутан яваарсан. Тэгээд нөгөө жоохон сэргэлэнтж жагаад Зоос банк дампуураад төрийн банк болсон шүү дээ. Тэгээдсэн чи би маркетингийн албан малбараа орцсон хурган. Тэгээ байцсан нэг өдөр тушаал гарсан бачкаг юун дээр захирал дуудаж байна гэхээр яваадсан чи наваг 100 дугаар салбарын захирлын туслах болгосон юм байхгүй. Тэгэд эрэгтэй туслах байж болох юм уу те би ингэ цай зөөх юм уу те гэдэгс тийм за болио би танаас гарлаа гэд гараад тэгээ би зориод хятад яваад хэл сурах гэж явсан чинь тэр ханз бичнэ гэдэг юм чи миний юм биш байсан байхгүй. Тэгээд нөгөө ашгүй миний очсон сургуульд ороо нэг юм бүжгийн юм амар том юм заалтай байж таараа. Тэгээ ганцаараа тэнд хинж их танихгүй нэг ганц Монгол мэдрэл муутай юм шиг бүжиглээл зогсож байсан байхгүй. Хойч нэг чадварч байхгүй. Тэгээ байжсэн чинь нэг юм ганган хувцастай нэг бахан хятад орж ирэл намайг харж байж байжсэн нэг залуу ирэл юм ярих гэдэг юм би гадаад хүн би хятад хэл мэдэхгүй гэдгсэн чинь нэрийн утас өгч явуулсан байхгүй. Тэгээ би нэрийн утсыг авчаад тэрийг 14 хоногийн дараа ингээд төрөвчнөөс нөгөөх нь унахаар нь нэг Монгол дээр очиод энэ юу гэдэг газар юм бэ гэдгсэн чинь хүү яа наа чи энэ хотод байдаг 2 том бүжгийн институтын нэг нь байна. Тэгээ чамаг дуудсан юм бол очил тойтуулдаг сонирхолтой. Тэгээ орой яваад очисон нөгөө нэг автобусанд суугаа явахаар тэр чинь 2 цаг гарan явдаг. Тийм газар яваад очисон чинь ашгүй бид нар та харин чамаг хүлээгээдсэн ингээд яг нэг юм тухайн үед нөгөө бидний миний бүжгэлдэг стайлыг LA стайл гэж нэрлэдэг байсан хятадууд. Тэгээ тэдний институт амар гоё. Юу юм бэ гэх гайхал. Тэгээд тэгсэн чинь чи юу хийж байгаа юм гэхээр би ингээд хятад хэл сурах гэж ирсэн байна. Би ханзанд нь дургу байгаад байна гэдгсэн чинь би чамд нэгдүгээр цалин өгье. Чи манай студид багшаар орчих. Тэгээд бид нар чамтай англиар ярихгүйгээр юу яа. Ярианы хятад хэл заагаад өгье гэсэн. Тэгэнгүүт нөөч шууд буцаад сургууль дээр очингуудаа надад нэг юм төгссөн гэсэн нэг юм бичиг хутлаа өнө гаргаад өгч би тань сургуулийн урлагийн наатныг гоё аваа ивчээ.
Гэт за тэгвэл дийлгээд хятадд тохироо хийчихэж байгаа шүү дээ чи. Тэгээ би тэнд нөгөө нэг хил сураад тэр нөгөө нэг хятадын бүжигчин залуучуудтай хамт ингээд амьдраад эхэлсэн байхгүй. Аха. Тэсэн чи тэд олж байгаа мөнгө нь мундаг, унж байгаа машин мундаг гэд одоо тэр чин продакшны ингээд хэмжээнд байгаа шүү дээ. Тэгэнгүүт би ботсон байхгүй. Ингээд эргээд харангуй түрүүн хэллээ шүү дээ нэг юм суулн бийц гэдэг хамтлаг crew гэж явдаг байсан те. Ингээд энэ дэйг уулаа хамтлагууд байсан. Яг бүжгийн production гэж юм Монголд тийм байхгүй юм байна. За тэгэнгүүт шууд хамтаа шижрээ хэтрэл төөгөө хэтрэл байгаа ярьдаг байхгүй шүү. Энд ингэж чинь хэдүүлээ наа чи очиж байгаа нэг юм арай өөр байлдаж үзээд хүүс та тэгээд. Тэгээ амар production тэгж үүссэн байхгүй. Тэр хамгийн тэр нөгөө мундаг inspiration өгсөн юу гэх юм бол хятад. Тэр үнэхээр шал next level байсан. Кино. Бүжиг гэснээс нөгөө нэг хэсэг нөгөө нэг CU гэл нэг юм юун дээр бүжилдэг өстэй би ингээл тэр ингээ бүжилж байгаа надад амар гоё харагдтал би завын пачка дээр зүгээр энийг л залгаад би угаасаа бүжиг сурахгүй энийг л залгах чи энэ амар гоё харагд юм байна гэл бодож явсаар байгаа л тэгэл одоо бараг 40 хүрлээ. Одоо нөгөө CV бүжиглэл хүүхэд нохоо дог болохгүй. Одоо тэр хүмүүс тэгж бүжиглж хийвэрээ юу? Гэхдээ тэр чинь нөгөө нэг бүжгийн стайлнууд гарч ирээл нөгөө нэг яг цаашаа нөгөө хөгжүүлэлтийг хийхгүй болохоор унчаад байдаг. Тэр чинь хитгэн хөдөлгөөний комбо байхгүй. CV гэдэг чинь өөр зүгээр ай. Тэрэн дээр зүгээр нэг юм. Тэр үедээ зөв shuffle dance гэл тэрийг л хийцэн байхгүй. Тэр чинь бүр нөгөө манай юу бүжиг юу амарт байсан нөгөө Марлаа гэдэг нэг охин бас нэг нь цоомоо гэдэг охин байдیں۔ Тэр хоёр нэг годомжинд бүжиглсэн бохгүй юу. Тэгсэн чинь нөгөө видео вайрал болоод тий бүтлэгээр вайрал болсон. Тэгээ бүр өстө будаа болгосон бохгүй юу. Тэргүй чинь манус флаш моб. Флаш моб гэснээс танаа флаш моб чинь зөө очиж бүжиглж исэн гэсэн үү? Харин тийм байна. Тэр чинь 17 тэр гэхдээ нэлээд олон хүмүүс байсан шүү. Тэр тэгвэл миний санаж байгаагаар юу л вэ? Колагын захиалга байна. Панчын нэлт бохгүй юу. Үгүй тэр баг нөгөө сайн дурын тэр BM-ийн Red Cross Center байсан. Red Cross тийм мангар олоолаа байсан шүү дээ. Тийм. Хүчин бүр манай сургууль дээр ирээд бүжгээ заагаад. Тэгсэн. Тэрүүгээр чинь би нөгөө нэг оны шилдэг залуу малуу гэдэг юм медаль энэ. Гайхаж байх чи юу лээ. Нэг тийм болж байсан шүү нэрэ. Хөөш юу би чаас нэг амар зөвөн асуулт асуумар санагчлаа нөгөө асуултаа нэг өөр хувилбараар асуух гээд Монголын хамгийн шилдэг 5 одоо яг та хэдийн бүжигч юутай орчин үеийн бүжиг гудамжны бүжиг. За хамгийн шилдэг 5 гудамжны бүжигчнийг нэрлэхвэл хин тавыг нэрлэхээ өөрийгөө оруулж болно. Юу all time юм уу те? All time байж болно. Ааха. All time гэж та нарыг орох байлгүй те. За хэрвээ яг тэгэх юм бол би хамгийн нэгдүгээрт дөк гэж залуу гэлнэ. За тэр одоо хүртэл юм гадны тэмцээн оролтонд ороо явж байгаа хулиганс байхгүй. Хулиганс юм тийм. Мөгийн тэр одоо next Crazy Talk-чин хулиганс юм шүү дээ. Тийм. Дөкийг би одоо хүртэл шүтдээ. Амар мундаг бүжигчин. За хоёр дахь юм бол одоо бас юу попын чиглэлээр манай Тимукагийн студид дээрээс оргиогийн залуу байгаа. Тэр залууг үнэхээр дийлэх хүн одоо байхгүй. Ингээ байталд ортог байхгүй. Би тэр залууг одоо шүү дээ. Үнэхээр шүтдэг. Базар байна тэр. Яг тэр хүн өөрийгөө л хөгжүүлсэн байгаа байхгүй. Яг Тимукаас өөрийг тавьж өгсөн байж болно те. Тэр хүн зүгээр өөрөө явсараа тийм амар болчихсон. Амар. За гурав дахь юм бол одоо нөгөө юу байна? Маа төөгөө байна. Маа төөгөө бол яг тухайн үед ингээд шинийг санаачилдаг. Одоо нэг ийм бүжгийн стайл байна. Энийг ингээ гэдэг юмыг гаргадаг байсан. Одоо нөхдүүдийн нэг байхгүй. Тэгээ өөрөө тэр дээр ингээд юм эвсэлтэй яг өөрөө тэрийг амьлуулж чаддаг бүжигчин хондог залуу байсан бохоггүй. Одоо болцсон цаач. Тэгээд дараа нь гэх юм бол хүслээгээ залуу байгаа электро бүжгэлдэг залуу. Ийм өндөр ядчих тийм би юм гоё. Тэгээд ийм урт мөчтэй болохоор тэр чинь гоё яриад штэ. Тэгээд тэр залуу электрог одоо авч юун кай маа одоо тэр бүжгийг тэр хүслээ авч явж байгаа байхгүй. Кай бол одоо зүгээр додогоо гэртээ сууж байгаа штэ. Тэгээд хөөгөөд араас нь хит юм бэ мэд юм гэж солиороод явж байгаа штэ. Асуулт мас үгээд явж байгаа. Чи одоо дата мотоо болж байна. За тэгэл мэдээж хүн өөрөө гал тавих. Татна. За сайн гоё. Манай киноныхан бас яг ингээд шууд юм гоё төс тастэй ингээд цээжинд нь явж идэг бол нэрээ. Сая бол би бол бэлдээгүй л асуулаа шүү дээ. Би ч бэлдээгөө, баачкаш бэлдээгүй. Яг ингэж хариулдаг бол үнхээр гоё болох юм шүү нэрээ. Яг нөгөө салбараа яг мэдээд байгаа юм л та. Тий. Тухайд нэрээ бас 2010 оны үед Punk Rap бас гоё хамтлаг өстэй бүжиглдэг. Punk Rap та хэдийн нөгөө нэг юу байсан штэ.
Mongolia's Best Dance Crew. Тий, тэн дээр бол Magic X-та Chicken Beat-нэгийнхэнтэй байнга л хамт явж идэгс. Тэр үед бол яг энэ бүжгийн одоо манай Монголын бүжиг бол тэр үед амар гоё өс тээ. Ер нь бол яг л та хэд яг гарч ирж исэн үе шүү дээ. Тийм шүү дээ. Тий. 2010 үед чи яг л ид байлдажсэн production дөнгөж байгуулагдсан юм байхгүй. Тий. Step Up 3 дээр нэг ингээл гэр ластик хоцноц хийгээд идэв штэ. Йоо, тэрийн дөөрэ гаал. Revolution баха тэр. Тий. 3 дээр Flash mob энэ аюу хийдэг. Тэр нь мөн үү? 3 дугаар анги. Яг 3 дугаар анги тэр Step Up 3 баггүй яг 3 баг. Revolution л хата. Тийм л баг. Та хоёр тэгж ярих юм бол нөгөө юуг мэдэх юм уу? Movie box дээр Step Up-ыг бүгдийг гаргахдаа юу гэж орчуулсан юм мэдэх юм. Step Up гэдэг кино шүү бүжигчин гэж орчуулсан байна. тий. Тэгээ бүжигчин 1 2 3 бүжигчин Revolution. Тэр бүс үнэн. Бас нэг бүжигтэй кино гэдэг чи юу вэ нөө хоёр харттай ах トゥ хоёртой. Chris Brownтэй юу? Биш Chris Brown биш. Хоёр нөгөө Amarion билүү? Amarion-тэй тийм. Тэр чинь бүр нөгөө Step Up-ын өмнөх жинхэнэ өвжиг кино байхгүй юу? You Got Served гэдэг кино. Тийм, You Got Served тийм. Тэр бас гоё кино шүү дээ. Амар кино шүү дээ. Бүжигтэй кинонууд ер нь айгүй гоё юм байна. Монголд одоо яг ингээл бүхнээс дээгүүр гараад тэгэл болчихлоо. Чи одоо энэ өшөөгөө авъя гэж бодохгүй нөө. Би Жон дөрөв хэлсэн шүү дээ. Жон том болж байгаа юм нэ. Чаа хизээ томрох юм бэ гэж. Жохо юм сураатай эхлээд. Тий. Яг Step Up гин бүхнээс дээгүүр чи хэдэн онд лээ? 10 жилийн өмнө лөө баг. За хараач 10 хүрэх шүү дээ. Юу лээ? 16 онд гарсан баг. Тэглөө. Тийм баг. Тэгэхээр 10 л юм биш үү? Тийм бараг л 10 юм биш тийм тийм. биш. Базар юу вэ? Одоо дахиад гоё одоо хийх Яг бүжигтэй кино. Тийм, цээжинд байна. Гоё залуучууд бэ штэ тий. Байгаа. Одоо тэр бид нар нөгөө нэг энэ чинь 10 жилээс дээш болчихгод өвжи гэдэг нэрийг автоматар авчт юм байна шүү дээ. Тэгэл бааха өвжинүүд болчихсон. Өөрөөсөө би ч одоо бүжиглээгүй бараг 4 жил болж байгаа. Тийч одоо нөгөө яг түн шиг ардл бүжиглээд байгаа болтой. Ер нь бол нөгөө найруулагчийн ажил хийлгээд байгаа байхгүй надад. Бүжгийн найруулагч. Тэг яг одоо кино урлагт бол яг энэ дутагдж байгаа юм чинь яг одоо бүжигтэй юм кино. Яг. Тийм дутагдж байгаа байхгүй. Ер нь бол экшн кино, драм кино, аимшиг кино одоо бүр бусад жанр бол бүгд байна тий. Яг энэ нэг юм бүжигтэй ч юм уу, мюзикл ч юм уу ийм кинонууд Монголд аяга ховор тий. Тийм. Мюзикл бол угаасаа явахгүй ах. Мюзикл Монгол байтугай дэлхийн алдартай мюзиклүүдийг монголчууд тоглохгүй шүү дээ. Мюзикл кино байдаг тий. Universe Best Song-ийн нэг хийгээд ирсэн тий. Бүжигтэй киног л гоё хийвэл одоо бас. Одоо гэхдээ нэг юм энэ хүн л хийх байх. Тэгтээ нэг юм хайр дурлалтай юм хийхээс илүүтэйгээр яг нөгөө 2001 оны Оскарт түүсэн нөгөө Moulin Rouge гэдэг нэг аюултай кино штэ. Би яг нэг тиймэрхүү юм дотор Кристина Агулера одоо дуугийн дууссан тий. Cliff Kim, Maya эдэр дууссан тий. Тэгээд Ewan McGregor гол дүртэн тоглолцсон. Би яг Ewan McGregor-ыг харчаад дараа нь өөр кинон дээр харахаар ингээд яг Moulin Rouge-ээр төсөөлөд юм байхгүй. Тэгээд Nicole Kidman тэр хоёр уулна ингээл тэр үнэхээр одоо all time best байхгүй. Одоо Chicago Winter байгаа л да. Гэтэ миний дотор бол яг Moulin Rouge бол номер 1 гэж явдаг. Луу мон өртөлцсөн юм тий. Йоо. Ewan McGregor гэснээс мань чиний нөгөө нэг хийдэг контентуудыг үзчихсэн чи Ewan McGregor-ын охины талаар бас хийж исэн байлээ тий. Жамин гэдэг охин байгаа шүү. Монголоос өргөж авч исэн. Монгол охинтой ер нь бол анх ирээд аваа явах гэсэн чинь нөгөө нэг болоогүй. Тий. Тэгээд одоо нөгөө бичих цаас юм уу тий ямар шалтгаан гарч илаа да болоогүй. Тэгээд дараа нь дахиж ирж охиноо авч явж исэн байгаа ч тий. За веб ямар байна? Веб гоё нөө. Дайжгүй байна уу? Дайжгүй. Энд чинь бүр energy drink юм байна. Тэгээд би бүр ингэж жоохон болчмор шиг ингэж байгаа юм байна. Манай high quality device их. За тэгээд дээрэс нь одоо манай подкаст бол манай мөнх даатгал компаниас явагдаж байна. За миний ажилладаг компани байгаа. За тэгээд манай компаниг нь манай подкастын ивент тэтгэгч. За мөн одоо энэ ард байгаа 88 Films OTT платформ бол манай подкастын ивент тэтгэж байгаа. За тэгээд энэ орд бол Pastry by Arigун гэдэг энэ одоо хүмүүс над руу айгүй их чатчих чинь тартыг асууж байна. За тэгээд одоо ингээд тайлбар хэлчих би биш шүү зөвхөн надтай адилхан юм Pastry by Arigун гэдэг компаниас гардаг юм тарт байгаа шүү манайхаа. Тэгээд пэйжийг би бол байнга меншнэгээ явуулдаг байгаа. Тэгээд зочноо дайлах одоо чам зориулж хийсэн юм тарт байгаа шүү. Тэгээд идээрээ. За тий. За юу ярьж илаа. Нэрээ нөгөө Mongolia's Got Talent. Тий. Штэ. Тэгээд яг сүүлд нөгөө нэг 20-д болсон тий. Тэр чинь бүр нийл бүжиг явсараа гал дууссан. Тэгсэн.
Гэтэ надаа 18 оных бүр гоцгойд бүр илүү Шижрэгийн мөн үү? Шижрээч байдаг, бийч байдаг, төөж байдаг. Тийм лээ тий. За юу тэр чин 18 оны авьяаслаг монголчууд. Тэр нөгөө төөгөө битээр ингээл янз бүрийн байдлаар хоорондоо муудалцсан энэ хоёр ингэж салсан малсан баг хосуу цалаад байгаа юм аашийн. Нэг тийм болж юус тийм байхгүй. Тэгээ битээр чин хоёр талдаа өрсөлдөөл заастаа сайхан өрсөлтөө ойлоостой энэ дэр сайхан харагдаад авъя гэдэг л тийм ерөн зорилго байгаа шүү дээ. Тэгээд яг бүжиг ялахгүй гэдгийг бол бид мэдчихсэн. Шижрээ маань болохоор тэр үед чинь дуугаар орж исэн байхгүй юу? Тэгээ амарчин манай зоомонд орсон. Бид нар ч өстө бөө өрсөлдөөн болж исэн юм аа. Тэгээ айгу гоё дуурсамж байсан тэр. Тэгээ яг нөгөө бид нар ч нөгөө баг хагас финал дээр хасагд монголчууд хизээч нөгөө бүжигт санал өгөхгүй гэдгийг мэдээд хасагдаа дээрээс юм улаан гэрэл хасдаг бүм гэдэг хэсэг байдаг. Яг тэр авангууд манай нөгөө командир багийг залуу байдаг байхгүй. Тэр шууд дотроо 1 2 3 жижигхэн тоглоомд гэдэг юм хөдөлгөөн өнтрөө бэлдсэн. Бид нар ч амар гоё хасагдсан. Тэгсэн чинь финал руу юу манайхыг тэгээд төөгийнхийг оруулцдаг байхгүй. Тэгээд тэр дээр нөгөө дунд нь ингээ лед ингээ онгоосон чи би нэг муухай зэрэгтэй юм гарч ирдэ штэ. Тэгээд хүмүүс нааг энэ шиврээ өмөрчлээд байгаа юм уу? Мансурч юм уу тэргээ тэгдэг нэг хэсэг өгдөг байхгүй. Тэр нь яалтч хүн амжихгүй. Тэгээд нөгөө метражинд өгөхгүй. Тэгээд би гарч ирсэн. Нэг тийм юм болж исэн. Тэр бол айгүй гоё аялал байсан. Амар хэм зурж авсан тэндээс. Тэр авьяаслаг монголчууд талафта миний үзсэн авьяаслаг монголчууд хамгийн нэс шүү. Ягаад бол хөсөлтөө ихтэйсэн байхгүй. Тий, яг жиг галам болчихсон байхгүй. Тэгэл стил дуу ялсан л та. Тэр үед ер нь авьяаслаг монголчууд амар гоё ээж те бүр. Өстө жинхэнэ суудлаас өндөлөгдөг байсан. Тэгсэн. За би юу яа? Би нэг юу тустай хэрэг гэд нэрлэлцэн тэрийн жижигхэн контент руу хийж байгаа байхгүй. За. Тэр дээр би нөө Дани кинонд амар дуртай. Чи Black Hawk Down гэдэг кино үзчихсэн үү? Үгүй. Хар харцхан уналт гэдэг нэртэй. Тэр чи хоёр ангитай байдаг лөө тийм. Нэг ангитай байдаг лөө. Би ер нь Дани тухай кино баг үзтээ юм шүү. Black Hawk Down ер нь бол мэдхийн үед мэднэ. Нөгөө нэг амар нөгөө баахан хүүхнүүтэй яваад байдаг залуу чинь хэн байдаг лээ. Тэр чин туслах дүр мөрд орсон байдаг шүү дээ. Дан хэн блэ? Нөгөө тэр кинон дээр одоо цаг үеийн Холливуудын сайхан залуучууд бүгд байдаг. Бүгд байдаг тэр. Тэгэд нэг жүжигчдийн ингээд нэрлээд ядаг тийм контент байхгүй чи заавар нэг үзээрэй за. Тэрэн дээр одоо жишээ нь түрүүний Ewan McGregor гардаг. Одоо нэг Орландо Блум хүртэл явж идэг. Тийм Lord of the Rings-ийн манай харваж Legolas шүү дээ. Тэр бүр сугын суугд өрхөөх юмт. Нэг тийм нөгөө 20 хэдэн тийм алтартай эрэхтэй жүжигчд бүгд байлддаг байхгүй. Амар яг нөгөө жүжигчдийн тухай хэлж байгаа шүү. За тэрийг олж үзээрэй. Гоё. Үзнэ. Залуучууд гэхээр чи илүү үзэх үү? 2000 оны кино орчин байлуу те ихэнх үеийн. Тийм баг шүү. Тийм. Тийм. Орчин үеийн дайнтай кино шүү. Орчин үеийн дайнтай тийм. Тэр чинь нөгөө бодит түүх байхгүй. Тийм. Жохон жоохтой бас хай скул мөл тогтаал үзчихсэн санагш мартчихжээ. Тухайн үед үл тэр жүжигчд бол од болоогүй байсан үе шүү дээ. Тий яг бүр тийм. Тэгээ Орландо Блум бол бүр амар өрөвдөлтөд дүрхөөх юм. Юу Lord of the Rings гэж бүр сонсогдож байсан үе ихгүй тийм баг тийм. Тэгэхээр чи бүр баг 98 оны үе шүү дээ. Тэр бол өстой яг жүжигчдийн цуглаан болсон. Одоо сүүлд нэг баахан нөгөө мөнгөөр зодоод аваад ирсэн нөгөө одуудыг цуглуулсан Valentine's Day ч үлээ New Year's Eve ч үлээ тэр мөр бол хажууд нь жоок байхгүй. Valentine's Day чинь бас тухайн үед бас аягүй гоё байсан шүү дээ. Taylor Swift чинь дөнгөж гарч ирсэн байсан шүү дээ. Тийм. Бүгд байсан те тухай. Тийм. Тэгээд араас нь Expendables гэдэг. Маний үеийн одоо бүгд нэг кинонд тоглолц те. Тийм шүү дээ. Сүүлд гарсан ангийн би өстө нэг сарын хугацаанд баг 3 хувааж үзсэн ёо. Би одоо үзээгүй л байгаа шүү дээ. Тэр чи 4 шүү дээ те. 4 те. Megan Fox тоглож магалцсан те. Megan Fox ч одоо явах байсан шүү дээ. Энэ бол те. За Transformers-ийн үеэр чи Megan Fox-ыг харах гэж баг театрт очиж үздэг байлаа шүү дээ. Үнэ. Клид аяараа л тийм байсан. Тийм баг. Megan Fox-ийг чи ингэдэм билж нөгөө 1 2 дээр тоглоод Dark of the Moon дээр тоглоогүй шүү дээ. Тийм. Michael Bay чинь зүгээр хов шүү. За. Дэлхийн хэмжээний хов ярьсан сууж байгаа юм те. Michael Bay чинь нунтын хэвтий гэсэн юм шүү. Бидний яг тухайн үед л тэгж амар хоорондоо ярьдаг гэсэн. Тэгээд Megan Fox cancelтаад 3 дугаар анги дээр шууд recast хийгээд шууд өөр дүр ороод ирсэн шүү дээ нөгөө. Jason Statham-ын авгаан ихнэр нь яасан шүү дээ.
Гол төрөнд тоглосон шүү дээ. Явгаан. Витикигийн найз өхнөд төр тоглосон шүү Нөгөө дээ. амар план орж ирдэ шүү дээ. Алхаж яхад нардан дэлгэрээ тий. Чи царай марин гэл ингэдэг одоо яг орж ирж шүү дээ. Тийм. За тэгвэл Бачкагийн хувьд бол одоо гадаадын кинонуудаас одоо хамгийн сэтгэл зүлдсэн за драм кино эсвэл бүжигтэй кино гэвэл ямар кино нэрлэх вэ? Яг өөрөө мэрэгжлийн бүжигчин хүн болохоор бас өөр манус мэдгүй кино бас байдаг гэж магадгүй одоо үзэгчдэд санал болгох кино гэх юм уу те. За нэг залруулга явчих. За би нөгөө мэрэгжлийн бүжигчин биш байхгүй. Тийм үү. Тийм. Нөгөө мэрэгжлийн бүжигчин гэдэг чинь болохоор бүх бүжийг мэддэг. Яг ингээд номын дууг сонссон. Чи гудамжны бүжигчин. Би чинь гудамжны аимшигын бачка байхгүй юу? Тийм. Тийм. Би биш шүү. Гудамжны бүжигчин. Тийм. Би яг нөгөө бүжигтэй кино гэхээс илүү түрүү хэлсэн шүү дээ нөгөө Moulin Rouge гэдэг бол одоо ингээд одоо сар болгон үздэг тийм кино байгаа. Friends-ийг бас ер нь байнга үздэг. Бүх үйл явдлыг мэдж байгаа мөртлөө үзэл ингээд үгийн цээжилсэн явж байдаг. За тэгээ би нөгөө нэг Resident Evil гэдэг цувралтай айгу дуртай. Capcom-ийн алдарт бүтээл байгаа. Зомбитэй кино байгаа шүү дээ. Биш тоглоом байгаа шүү дээ. Тэгээд тэрийг өдөөжтэй нэр жинхэнэ нөгөө hardcore fan гэдэг нь нөхгүй. Тэгсэн чинь хараад идсэн нөгөө нэг Константин фильм гэдэг газар тэр тоглоомыг кино болгоно гэж аваад. За тэгээд Alice гэдэг нэг хогийн Мила Йовович нэг новшийн дүрийг гаргаж ирээ. Шинээр гарч ирсэн дүр тийм. За тэгээд зохиолыг бүрэн камалж хайсан байдаг юм аа. Жил Valentine энтриг бүр ингээд сугуулгаа хийц тий. Тий. Одоо нэг би ч нөө цэнгүүний сугны ус үйсэн шүү дээ. Ерөөсөө яг Resident Evil-ийн сугны усан Жил Valentine болсон явж байгаа байхгүй. Come on битэлтэй. Тэгээд яг тэр компани ерөөсөө яг одоо хүртэл ингээд Afterlife хүртэл хийсэн тэр киног. Тэр болгон дээр Alice амьд байж л үүдэг. Тэр зүгээр нэг юм хогийн зэвсэг өгöd байгаа байхгүй. Resident Evil тэр хизээч Alice гэдэг дүр байдаггүй байхгүй тий. Тэгэхээр би тэр Константин фильм гэдгийг газрыг одоо насан туршдаа үзэн ядна. Яа тэгэхээр нөө фэн болохоор байхгүй. Яг зүгээр үнэхээр яг тайтлынх нь фэн болохоор. Тэгээ сүүлд нэг Welcome to Raccoon City гэдэг нэг хачин юм гаргасан. Тэр бүр trash байсан. Би тэн дээр Жил Valentine-ыг хараад бүрстэй удирдлагаа савмаар санагдсан. Үнэхээр Жил Valentine ч одоо манай яг одоо тоглоомчдын краш ихгүй юу? Яг жинхэнэ бидний яг краш, бидний яг мөрөөдлийн хүүхэн бохгүй юу? Жил Valentine. Тэгсэн чинь тэр Raccoon City те бүр Жил Valentine-ыг зүгээр гудамжны авгаа болгоо эцтэй зүгээр архичаа авгаа болгоцсон. Балер царай муутай нэг юм яж явах за тэрийг хэлээд яг зүгээр аим муухай тийм бүхэн болчихсон. Тэгээд ер нь нөгөө гадныхан ийм тоглоомын тайтлыг аваад кино болохоор бүгдээрээ ер нь ингээд шороо өмгдөг. Тэрний бас нэг шинж шиг жишээ нь гэх юм бол Silent Hill байгаа шүү дээ. Тий. Тэрийг кино болгоод бүр ингээд дахиад бүр ингээд хамраараа шороо өмгсөн бохгүй. Би нөгөө компанийн мартчих тэр газрыг ч үзэн ядна гэдэг. Нааш нэг одоо яг гол шалтгаан кино бүтээгчд бол яг өөрсдөө нөгөө нэг тоглоомчд бол биш байдаг болохоор их материалаа сайн судалж чадахгүй, сайн мэдэхгүй учраас зөвхөн ингээд зохиол дээр нь үндэслэж кино болгож гаргаад байгаа байхгүй. Бид нар чинь болохоор нөгөө тоглолтог учраас тэрийг арай өөрөөр мэдэрсэн байгаа шүү дээ. Тэгээд яг өөрөөр мэдэрсэн байгаа юмыг кино болгонгууд л шийт болгодог. Яг хөө зохиолоор нь хийцэн бол болно. Харин тавчин. Тэр кастинг гоё явж болно. Тэр Last of Us дээр ч гэсэн нөгөө нэг хиний эмгтэй дүрийг ингээд нэг жоохон кастинг буруу явуулсан юм уу эсвэл үнэхээр яарсан юм уу гэмээр нэг юм байсан. Ганцхан л өөлөх нэг л юм байгаа байхгүй юу. Бусд нь бол төгс төгөлтөр байсан. Үнэхээр Last of Us гоё байснаас гадна Mortal Kombat-ийн тоглоом тоглож аваад кино гаргахад бол солиотой байсан. Тийм шүү дээ. 95 оны яг хамгийн анхны нэгдүгээр анги те. Йоо тэр өстө бүр амар гоё эс те. Бид нар магадгүй бас жоохон юм үзээгүй хүүхдүүд байсан болоод ч тэр яг намайг яг нэгдүгээр ангид багт Mortal Kombat. Зоёс сургаггүй байсан юм байна. Зоё төрхөөс маш олон жилийн өмнө. Тэгээ одоо дахиж битээ бидний тайтл руу ингэж орсон. Одоо чинь түрүүний яриад байгаа GTA-г бүтээсэн компани байгаа шүү дээ. Rockstar Games-ийн Red Dead Redemption-ы ингээд кино хийх гэж нэгсэн шуум яваад эхэлсэн байхгүй. Тийм үү. Тэгээ би шууд тэр дээр одоо ингээд дотор ингээд бачимдаад эхэлж байгаа байхгүй. Дахиад нэг trash юм хийх үү те. Гүү байхгүй. Тэр чинь бол ингээд зүгээр тоглоом хэвээр үлдчихвэл гоё байхгүй. Үгүй Assassin's Creed кино болоход бас trash те. Йоо тийм ээ. Trash те өөр ёо. Shit те өөр. Үнэхээр хэрэг алга. Тэгээ нөгөө асуултнаас нь шууд хазаагаад шал өөр юм яриа авчлаа. Одоо миний нөгөө нэг яг нөгөө сэтгэлд гадаад кино гэх юм бол Black Mirror зурлаа. Гоё шүү. Black Mirror зурлын нэгдүгээр ангийг үзэл зүгээр би яг 40 минут ингээ өвдгөө твэрээ суусан байхгүй ингээд. Би юу үзчих вэ те энэ яа юу вэ? Тэгээд
Яг нэг би нэг 4 жил бүжиглээгүй гэсэн нэг юм гэп гараад ирсэн гэсэн шүү дээ. Мэдээж ковидын нөлөө байсан, студиуд дампуурсан. 3 студ байсан. Тэгээд нэг туризм мөнгөндөө идэгдээд ингээд ер нь бол сүрсэн бохгүй бид нар. Тэгээд тухайн үед бас нэг амар гейминг гэдэг салбар, гейминг салбар руу орсон. 5 залууг надаа 2 өрөө байранд байрлуулаад компьютерыг авч өгөөд бид нар чинь тэмцээнд ордог. Нэлээд гайгүй хөрхөн амжилттай байжсэн чинь нөхдөөд нэг өдөр ороод ирсэн чинь миний компьютер байхгүй. Тоглогч нар байхгүй. Тэгэл хүүдий энэ юу болчихоо гэсэн чинь миний компьютеруудыг бүгдийн ламбартанд тавиад битээд алдсан байсан. Тэгээд амар гейминг, Fall of Амар гейминг гэдэг түүх бол юм байгаа. Тэгээд гейминг салбар. Нэрээ яг одоо саналаа амар гейминг гэдээ гарцсан байсан шүү дээ нэг хэсэг тий. Тэр бол бас айгүй гоё юм франчайз явж исэн бохгүй тий. Тий. Бид нар чинь нөгөө нэг барьцаалт болсон нөгөө нэг Риогийн бүр хаалттай шатны ирэх мэр хүртлээ явж тийм гайгүй амжилттай явж исэн баг байхгүй. Уулна. Тэг байхгүй одоо тэгээд Баачка ч одоо бүхнээс дээгүүрээс өөр кино тоглосон билүү? Би Евро хятадын кинонд явсан. Тийм үү. Тийм. Тэр дээр би нэг юм Жангар гэдэг нэртэй Солонгост нөгөө урлагийн менежментийн анги төгссөн тийм мэрэгжлийн нэг юм одоо YG-ийн продюсер энэ гэдэг шиг шүү дээ тийм. Нэг тим продюсер хятадд өргөдөж очиод тийм Монгол 3 охиныг юм яаж хамтлаг болгох вэ гэдэг нэг тийм юун дээр нь ажилтдаг тийм дүртэй. Нэг тийм кино руу явсан. Тийм. Тэгээ тэр зураг авалт нь Хайнанд тэгээд Хөлөн буурт тэгээ нэг хятадын хот Бээжмэжэнд л байсан баг. Тэгээ тэр чинь нэлээд олон ажил болсон юм аа. Нэг тийм өмөрхөө юмд явчихад байсан. Тэгээ надгүй дэлт хийцэн л үлээ. Шижрээ харин сүлийн төрхөрх юмд харагдаад. Тэгсэн цаа чи нөгөө балер нөгөө алуурчин болж мэлсэн. Хүний 8 Автас тэрэг хоёр дээр шижрээ нэг эхний ангийнхаа нээлтийн анги дээр нь тоглосон. Тэр шижрээ бол айгүй гоё үлээ. Хөөрхөн тоглож илээ эсрэг дүр. Жохон маниак багийн дүр тоглож илээ юм л. Тийм. Fantastic Production-ы юу зураг дээр гардаг штэ. Тий. Хөрхөн амт нэг сүртэй царилж явж байгаа бодол авчдаг хөхгүй. Зураг дээр шижрээ тэр дүр нэг анзаарахгүй тий. Тэгээ нөө Масакконд тий. Тэгээ бол айгүй хөрхөн буудалцаад идэв. Даанч нөгөө юун дээр бодингийн араар ногдоод байдаг. Сумнаас болчихж байгаа шүү дээ. Бол бодингийн араар ордог. За. Нэр нөгөө нэг бүжигчин чинь баг одоо тайз майзан дээр одоо бүжиглэх үедээ жүжигчнээс ялгаагүй шүү дээ. Одоо эмоц энэ төр бүхмаа гаргаж ингээд бүжиглэх ёстой. Тэгээ би надад нэг тийм нэг түүх идэм. Би ч нэг ахлах суулда бүжиглэхгүй байж жаад нөгөө нэг гинт гоцол бүжих урлагийн надмаар орхолцоод байхгүй юу. Тэгээ би бол бэлдээгүй амар яарва орцсон. Тэсэн чинь тэгээд нөгөө нэг юу байр нөгөө эзлүүлдэг өдөр нь би ингээ нэгт орцсон юмсан байхгүй. Би тайхаад би бэлдээгүй ээж жаагаад нэгт орцсон гээ. Тэг чи нөгөө модерн бүжиг энэ төр бүжиглсэн болохоор нэг аим хувцсан шаардлага байгаагүй. Тэгээ би амар гайхаад байжсэн чинь нөгөө нэг бас нөгөө манай ингээ бас нэг бүжиглдэг залуу чи эмоцо тэр үед амар сайн гаргасан байхгүй гээд. Баачкагийн одоо яг ярьдаг юм чинь тэр нүүрний хувирал эмоц шүү дээ. Хамгийн гол нүүрний хувирал ахгүй тий. Баачка яг энэ нөгөө нэг бүжгийн тэмцээн юм хомшуухээрээ дандаа тэрийг ярьдаг тий. Чи аймаг гой бүжилж ин царай чи хөлдөө байна гэж хэлдэг тий. Ер нь бол нэрний тэмцээс шүүжсэн тий. Тий. Нөгөө Perfect Dance гэдэг UBS-с зохион байгуулсан тэмцээн. Тэр чинь бас нэг нэлээд юм болсон юм аа. Тэр дээр яалтчгүй нөгөө нэг мимик дутаад байдаг. Яг одоо сайн хэллээ шүү дээ. Ингээд бүжиг муу байсан ч гэсэн тэр дээр ингээд амьлуулад тэр чинь нэг дотор сүнслэг юм байна да. Модерн бүжиг бол бүр ялангуяа байхгүй. Тэр хүмүүс уйлдэн шүү дээ. Амар гоё юм урлагийн бас нэг бүжигэнд нэг амар том төлөөлөл байгаа шүү дээ. Тий. Царай хөдлөхгүй бол тэр бүжиг амьлахгүй. Тэр цааш явахгүй гэсэн үг л дээ. Тэгээ манайч нөгөө давуу тал үүсчихэд байгаа юм л та. Би нөгөө нэг жоохон ууртай юм характертай бүжиг хийдэг ч юм уу те. Тэгээ нөгөө бүхнээс дээгүүр рүү буцаад ороход хамгийн сүүлийн нөгөө нэг өрсөлддөг юу төөгөөгийн амтлаг манай хоёр цэнгүүний амтлаг өрсөлдөж хахад найруулагч тэр дээр айгуу тийм ухаантай шийдэл гаргацсан байсан. Юу яа нэг өнцгийн камерыг зөвхөн над дээр крупник татсан байсан байхгүй. Тэгээ дараа нь тэр бүр ингээ гарсны дараа хэлж байгаа. Тэгээ яагаад гэсэн чинь яг чиний зариулыг тэр зүгэн харагдах. Тэгээ бүр яг бүтэн яг нэг бүжиг би бүтэн нэг камерыг эзэгж тэр кино тоглосон юм байлээ. Өши step up гэж гэдэг юм. Бүхнээс дээгүүр кино чи ер нь хэр амжилт үзүүлсэн юм бэ? Тэр талаар ер нь мэдгүй юм биш үү? 3 сар байсан кино шүү. Сайн байсан юм биш үү? Тухайн үед нөрийн зүгээр нөгөө нэг яг бүжигтэй гэдэг юм байгаагүй. Тийм.
Тэг яг нөгөө бидний нөгөө идэвхтэй байсан байдал бас нөлөөлсөн баг. Маркетинг сайн хийсэн. Тий, аягүй сайн хийсэн. Дандаа одоо нөгөө залуучуудыг сайн татсан тий. Тэр нэлээд сайн. Сегмент нь угаасаа ер нь бол нэг хай скуулийнхэн тий оюутнууд энэ төр бол. Тий. Тэр чинь нөгөө нэг дагаад нөгөө юунууд орж ирдэг. Эцэг эхчүүд нь нөгөө хүүхдээ үзүүлэхийн тулд хамт үзээд байдаг. Тэгэнгүүт тэр хүмүүс чинь болохоор яг тэр нэг хөнгөн кино байна гэдэг ингээ ойлгоод авчдаг ч юм. Та хэд бол сегмент бол аягүй гоё сонгож ирсэн. Тэгсэн баг. Тий. Тэг кино бол яг анхны бүжигтэй киног нь илүү сайн болсон байсан бол одоо бид хэд одоо тэр кино бол ингээл нэг хүн болгоны зүрхэнд явахаар кино бол байж болох байсан тий. Тийм ээ. Ялтчгүй анхны гэдэг утгаараа тий. Тий. Том болж байгаад харуулна. Ядаргатай тэгэл том болоогүй үнтэй. Бачкаг том болсныг хүлээсэн хүмүүс. Том болж байгаа л нэг кино игээл дахиад ороод ирэхгүй байх шээ. Ямар нэрийг чиг катнэлтгүй. Одоо харсан уу гээл тий. Бас нэг трэш болж байгаа. Тэр нэг мимик яриад байсан чинь нөгөө бүжиглэхгүй гэп авсан нэг юм том шалтгаан байгаа байхгүй. Тэр нь болохоор нөгөө сэтгэл зүйн асуудалтай амар хүнд орсон. За. Тэгээд нөгөө гэртээ ингээд 7 хоног нар үзэхгүй ингээд ус уугаал хоол идэхгүй тэгээд нэг юм сонин байдалд орсон байхгүй. Тэгээд нэг юм эрэгтэй хүний нэг юм даамалдаг уу шүү дээ. Тэрийг л туулсан юм болоо гэж бодсон чинь тэр нь яг сэтгцэн имгэг болж таарсан байхгүй. Тэгээд ингээд нөгөө зүудэнтэй хий юм харч марч эхэлдэг. Тэгээд нилээн хүнд байдалтай мэрэгжлийн хүнд нь хандахгүй жоохон удацсан. Гэхдээ энэ намайг бас нэг өөр юм руу чиглүүлээд өгсөн байхгүй. Тэр нь яасан бэ гэсэн чи. Одоо энийг ярихаар нөгөө хүмүүс жоок санагдах л байна. Гэтэ яг нөгөө гоё шүү дээ. Нөгөө тохиолдсон юм болохоор л одоо хуваалцах гэдэг. Ингээд нөгөө нэг эрэгтэй хүн ийм яг нэг юм эвгүй байгаа үедээ сэтгцэн ингээд нэг юм жоохон доголдсон үедээ нэг юм айцаа ингээд шүн ингээд үүр хоёрын дунд ингээд хартын гинэ. Тэгсэн чинь тэр үед нь болохоор хамгийн айдаг зүйл нь гэсэн чинь ингээд янз бүрийн байж болно шүү дээ. Хаалц ингээд торхоо одоо юу ч үгүй чинь туршуулсан болом. Би болохоор эмгтэн хүн аранаас. Тэг гайхаад ингээд өрөөний ингээд юугаар ингээд явдаг байсан эхлээд. Тэгээд тэрнээс эхлээд мэдээж ихний 3 хоног айн штэ. Тэг ингээд хүнд ярьж чадахгүй тэр ярьсан ч ойлгохгүйсэн байхгүй. Одоо би яах ёстой юм болоо гэд ойлгохгүй тэгэл ингээд ганцаараа ингээд бүр баларцсан байжсэн чи 4 өдрөөс эхлээд тэр надад хүрсэн байхгүй. Тэр ингээд мэдрээд байгаа шүү дээ. Яг 7 дахь өдөр тэр надтай ярьсан байхгүй. Тэгээ сүлдээ дасд юм бэл. Тэгээ Япон кино дээр гардаг шүү дээ. Сүнстэйгээ ярьж мараад. Яг нэг тиймэрхүү юм болоод эхэлсэн чинь чи энийг ингээд бичүүл яа гэсэн санааг надад өгсөн байхгүй. Тэгээд тэр чинь ингээд нэг унтаа яг нэг мэрэгжлийн нөгөө хүн нь болохоор тэрийг тэгж тайлбарлаж байгаа. Унтаа болон нөгөө сэргэг яг үеийн ийм гол ийм одоо юу гэдгийг нэг дунд нь ингээд байсан үед нь тэгэхээр нөгөө conscious байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр эмхтэй надад яг чихэн дээр хурж иршивнээд өчигдөр өнөөдөр маргааш гэдэг нэг юм 3 үг хэлэнгүүтээ одоо чи нэг баг юу хагас ухаантай байгаа юм чи уцаа гаргаж ирнэ байтан дээр би ч гэсэн байхгүй. Тэгээ надад плот ярьж гисэн. Тэгээ би нөгөөдг нь утсан дээр ингээд нэг юм хагас ухаантай нэг юм аим шиг юм бичээд хоёр дахь дахиад нэг юм ярьж өгснээр би бичээгүй болохоор мартцсан. Одоо урт санахгүй. Тэрнээсээ улбаалаад би нөгөө бүжгийг ер нь хэсэг паузлын угаасаа би байсан байгаагүй манай хүмүүс хангалттай бэлтгэгдсэн тэнд юмнаа хийгээд явж байгаа юм чинь. Окей эднэр ажил ингээ явчих юм байна. Тэгэнгүүтээ би зохиолчлоо. За ном бичсэн. За ямар ном бичсэн? Тийм. Тэр нь болохоор нөгөө сэтгэл зүйн өвчнүүдийг амар их судалгаа хийгээд би мэрэгжлийн хүнд хандаад тэгээд нөгөө нэг зүгээр ярилцлага яг энэ Бацөрөг гэдэг хүнд нөлөөлөхгүй юм байна гэдэг нөгөөдөлж онцлоод тэгээ хамгийн том босс дээр авсан байхгүй. За нөгөө тоглоомны том босс ч хурж ирэнгүүтээ за окей ойлголоо. Би тэгвэл чамаг яг юу дутагтаад байгааг чи мэдчихлээ намайг ховсон имчилгэнд оруулсан. Тэгээ нэг юм хоёулах нь ингээд өрөөнд ингэ байж байгаа. Намайг хөвтүүлсэн шалан дээр. Тэгээ ингээд нөгөө чихний хажууд ингэдэг штэ. Тэгээ хүн ингээд өөр харцаж очиж юм бэл. Тэгсэн чинь миний айдас болохоор нөгөө нэг харшилтай болохоор ой мод ингээ харахаар ингээ төвшөөд идэг айгаад идэг. Намсгалж чадахгүй болчих нааст өмтөлж байна. Тэгсэн чи би ой модон дотор ингээ сэрчиж байгаа. Тэгсэн чи ингээд нөгөө нэг эмчийн хоолоо ингээд юм тэнгэр дээгүүр ингээд ураал яваал идэг. За одоо ингэж шүү шүлэг уншаа ингээ яваад идэг. Тэгээ миний нөгөө нэг баг үедээ жоохон баг үедээ ингээд явуулаагүй ингээд жижигхэн баачка ингээд уйлах үедээ уйлаагүй ингээд шүд зуугаад ингээ үлдээсэн зүйлүүд одоо намайг хорлж эхэлж байгаа юм гинэ. Надад нөлөөлж эхэлж байгаа. Би 50 байхгүй төгшүүртэй болдог ч юм уу те. Тэгээ ингээд нөгөө сэтгэл хуваагдлийн өвчин болсон байхгүй. Тэгээ ингэсэн чинь одоо миний хамгийн ойр дотны ингээд 3 хүн алдсан.
Тэрэн дээрээ би ингээд уйлаг үлдсэн. Яг ингээд хангалттай яг нэг сэтгэлээ нээгээгүй юм байна л да. Богдлаад. Тий. Тэгсэн чинь яг нэг юм зүүд ингэж нэг тогтмол орж ирдэг. Ингээд нэг юм хууч яг амьдэрдэг байсан. Тэр нэг бурхан болсон хүмүүс маань дотор нь байж идэг. Тэгээ би ингээд очдог. Тэг хүн айгаад би ухаж байгаа юм болоо гэдгсэн айдас мэдээж орж ирж штэ. Хаалга хамгийн гол нөө нэгэдсэн. Тэгээ эхлээд модон хаалга байж байгаа. Сүүлдээ нөгөөдг нь юм сейфний хаалга болсон мөртлөө намайг очихоор шууд нэгдээд байдаг. Тим зүуднээсээ би өөр ингээд тийрэдсэн байхгүй. Гэсэн чи яг тэр хүмүүсийг ингээд дотроос ингээд явуулах хэрэгтэй байсан байна. Тэгээ ингээд заа одоо явуулаарай. Одоо ингээд дэшээ ингээд уур болоод ингээд явж шүү. Гэл тэгсэн чинь ерөөс ингээд уйлал хэлсэн. Тэгээ яг тэнд нэг юм буцаад яг нөгөө энэ орж ирж байгаа. Тэгэхэд ингээд шалан дээр хөвтцэн ингээд боо ингээд зэхитлээ уйлаад ингээд хавдцсан амар юм босч ирсэн байхгүй. Тэгээ тэр чинь одоо 6 жил өмнө. Тэрнээс хойш би дахиж тэр зүүдийг мэдрээгүй. Тийм төгшүүр байхгүй болсон. Нөгөө эмгтэй хүмүүнээ харах байлцсан. Тэгээд нөгөө сэтгэл зүйн өвчин ер нь ирчүүдэд айгүй их байт юм байна. Яг тэгэхээр одоо энэ бүсгүүчүүд чинь болохоор ингээд нэг янз бүрийн болонгууд юм найзуудтайгаа ингээд вайн майн уугаад ингээд гаргачдаг юм байна. Бид болохоор дотроо байлгаад байдаг. Тэгэнгүүт нь би судалгаа хийгээд нөгөө сэтгэл зүйчд нартайгаа нэлээд ярилцаад зөвлөгөө авсныхаа дараа өвчнүүдийг уран зохиол болгоцсон байхгүй. Яг энэ өвчин гэдэг юмнуудыг ерөөсөд дурдахгүй. Яг зүгээр одоо жишээ нь надад хэлсэн тэр өчигдөр өнөөдөр маргааш гэдэг би маргааш өглөө нь босоод яг уншихад ерөнхий плотыг ойлгоцсон. Энэ надад энийг хэлхийг зорьсон юм байна гэд хамгийн эхний эпизод нь тэр байдаг байхгүй одоо миний номон дээр. Тэгээд нөгөөтгөө 2 жил хагасын хугацаанд ингээд бичээд нөгөө яг Black Mirror ирсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан хоорондоо холбоо сүлбэ байхгүй 8 зохиол байхгүй. Тэгээд нөгөө бүгд ингээд өвчнүүдийг дотроо агуулсан. Тэрийг хүн уншаад болохоор нөгөө юу яахгүй. Нэг өөрөө л идэхгүй. Зүгээр би магадгүй над ийм юм байж магадгүй юм байна гэсэн сэтлийг аваад мэрэгчлийн хүн дээр өгч гэсэн үг. Тэр сэтлийг л төрүүлэх зорилготой. Ном нь хэвлэлтнээс гарцсан юм уу? Хэвлэлтнээс гараад би бол номын дэлгүүрүүдэд тавиад нээлт мэлт хийсэн. Тийм үү. Мэдээгүй юм байна. Тэгсэн чинь 7 хоногийн дараа гинт уйдаад тэгээд тийм туслах залуу руу залгаад миний номнуудыг очиод авчих гээд та одоо гэртээ тавьчихсан. Уншихаас. Чи тэр номноосоо нэг аваад ирдэг гэж. Би аваад ирсэн ба. Аваад ирсэн. Яа гоё юм бэ. Тэгээ би яг энийг нөгөө зүгээр нэг юм номны бизнес чинь тийм мөнгө олдог бизнес биш юм байна. Тэгээ угаасаа энийг би нэг мөнгө олох зорилгоор л хийгээгүй. Тийм болохоор юм аян болох чи 25 онд ямар ч энэ амар том прожект болоод ингээд хүн болгонд хүрсэн нэг тийм аян болох юм. Тэгээд та бүхэн ч дэмжиж. Наач ямар гоё. Гоё ч яах вэ? Ямар юм юу вэ? Энэ одоо энэ подкастын туршид сонсч ирсэн хамгийн амар юм юу? Epic story вэ штэ ер нь тий. Нэвтрүүлгийн ерөнхий ивент гэвч HQD. За би сая нэг баачка юу ярьсан сая одоо сэтгэл зүйтэй холбоотой юм ярьсан дэр миний бас нэг гинт нэг юм одоо дурсамж гэх юм уу? Би ч бас дотроо яг тийм хоёр юм шиг хүн байдаг байхгүй юу? Ер нь бол одоо нэг нь болохоор даруухан заяа. Одоо ер нь бол даруухан юм добр юм заяа. Нөгөөх нь болохоор амар тийм ууртай, амар тийм өсөрхөг, тэг жоохон ганг талын хүн заяа. Тэгээд яг юм дотроо юм хоёр хуваагдмал юм байна гэж би өөрийгөө тухайд боддог байсан байхгүй. Яг энэ хоёр зан чанар нэг өглөөс ихэд л өөр сэрээд идэг. Тэгээд би яг 2019 онд одоо тэр нөгөө нэг өөрийнхөө ууртай, одоо тэр нөгөө ганг тэр нэг талыгаа одоо гаргаж ирээд яг аригууныг бүтээж исэн бохгүй ер нь бол 19 онд. Тэгээд аригууны чинь одоо яг анхны яг одоо бичдэг байсан тэр type map чинь ерөөсөө хүмүүс бол яг манай уншигчд бол баг мэдэх нөл хараал амар ууртай ингэж дандаа тэгж бичдэг байсан шүү дээ. Би нэг анхандаа одоо бол зүгээр болцсон л та яг тухайн үед бол тэгж яг аригуун яг гэдэг юм чи яг тэгж гарч ирсэн. Тэгвэл ариун баяр нь хин бэ гэхээр ариун баяр нь бол одоо тий дадлын салбарт ажилладаг даруухан тий ингээд нэг гэр бүлсэг нэг юм залуу байгаад шүү дээ. Гэсэн чинь ариун нь болохоор юм амар тийм шүүмжлэгч өөнтч ууртай ер нь их хүнтэй их маргадаг. Тэнгүүт яг энэ хоёрыг ингэж салгаад яг ариун дээр тэгж нэг бүх юм сэтгэл филээ тэгж бичиж гаргаж ингэж бичиж явсаар байгаад ер нь бол би бараг зүгээр болсон баг гэж боддог. Яа. Тэгж ариун яг үүсчихсэн баг. Тэрнээс биш яг мэрэгжлийн хүнд бол хандаагүй. Тээгүү. Өөртөөгөө шууд байлтсан юм шиг хандаагүй. Тий яг өөртөөгөө тэмцээд яг одоо яг тэр аригууны гаргадаг байсан зам болгоныг ерөнхийдөө тэр аригуун гэдэг юм руу л оруулдаг. Тэгж аригуун гэдэг пэйж анх үүсчихсэн баг.
Тэгээд яг анхны одоо манай яг уншигчд бол баг хийх нь мэднэ яг ямархуу амар тийм характертай хүн байсныг бол одоо бол их дарах хүн болчиход байгаа шүү дээ. Сүүлд нөө анх подкастаа хийж гисэн чинь чи амар юм даруухан хүн байгаад нь чи яг аргуун дээр чи юм биш дээ гэж амар их коммент иржсэн. Тийм биш. Тийм яг жоон хилэнгүүд яг анзаарэгдэж шít. Нэр бичвэр чинь чиний хувь чи шал өөр хүн байгаа. Тийм байна. Тийм. Тэгэхээр нөгөө нэг миний нөгөө зан чинь тэр аргуун гэдэг зам баггаа. Одоо миний нэр бол аргуун биш дээ. Би чи Ариун Баяр гэдэг хүн шүү дээ, тий. Тэгээд аргуун гэдэг тэр аргуун чинь өөр амар хатуу ширүүн байсан учраас дараа нь зөө орж ирээд битээр нийлээд ингээд эн чинь нэг яг хатуу зөөлөнд тэнцэж явсан. Араа бэлэг шиг болсон. Араа байсан байхгүй. Сүүлийн одоо 4 жил лөө тий. Одоо 3 жил. 3 жил лөө. Тэгж яг одоо аргуун үсчихлээ. За Уламжлалт асуулт руугаа орё. За. Таны одоо Монголоос хамгийн топ гэж боддог 5 кино, хамгийн шийт гэж боддог 5 киног нэрлэвэл. За яларсаа надад чинь. 2000 оны оноос. 2000 оноос хойш шүү. Тийм үү? Одоо шууд хамгийн түрүүнд гэх юм бол шууд мантахаас цаатаа орж ирсэн байхгүй бол. Алтан үеийн кино гэх юм бол угаасаа ойлгомжтой. Маш ойлгомжтой. Тийм байна. Зөв. Яг хөө зүгээр одоо нэг юм тэр ч одоо бас дээр үед л гарч ирсэн кино юм чинь. Юм сэтгэлд үлдсэн бас нэг юм 3 өөр юу илэрхийлдэг нөгөө сайн амьдрал минь үүдэр штэ. Тэрний нөгөө нэг цэнгэлийн тоглосон нэг хэсэг нь үүдэр штэ. Өлөмж витамин Ж суу мовчлоо мэдхгүй нэг тэгээд тэр айгүй өөрхөн санагдчихсэн юм. Тэр шууд хамгийн түрүүнд орж ирж байна. Монгол кино гэх юм бол. Заах нэг хин Тамирагийн одоо хийдэг кино одоо найзуудын одоо хамаа байхгүй. Надад зураа бол гоё. Яг уу 3 бол жоохон фантастик байсан. Гэхдээ л бас стил гоё би нөө зэвсэг буу шийдэмдэг дуртай болохоор. Production бол сайн байсан шүү. Сайн байсан тий. За 6 орж ирж байна. Өөрчн гэх юм бол одоо нөгөө хинний тоглосон цусаа одоо нэр нь орж ирэхгүй. Үйл явдлын яриад өгч бүтээр зүр хэлээд өг. Шууд ороод ирэх үү те. Ороод ир. Гэс чи орж ирэхгүй. Нөгөө хин бид штэ нөгөө хүүхдээ ингээд нөгөө нэг тэрэгэн дээр явж байгаад ингээд хаяад үлдээдэг кино ч юу лээ. Улаа л гэдэг. Мортой ингээд морин ингээд нэг ахгүй ингээд хөтөлцөн өөрөө ингээд нөгөө морин тэрэгэн дээр суудсан явж байгаа хүүхдээ ингээд унгаагаад үлдээдэг нэг кино байт юм аа. Шар гэгээ яриад байгаа юм. Шар гэгээ юм болов. Чи ямар амар дээр үеийн кино ярьж байгаа юм шиг ярьд юм. Шар гэгээ шүү дээ. Сая л кино. Тийм үү? Тэр бас амар зурж үлдсэн надад. Тэр амар байсан. Тэгээд нөгөө нэг сүулт би нөгөө юу үзсэн юм бэ? Кино үзээгүй өнтергээ томродсон чинь нөгөө юу үзсэн? 5 баярын кино байсан баха. Нөгөө охиныг хулгайлдаг. Хоёулаа дуулъя гэдэг. Тийм. Тэр нэг юм бодморч юм шиг амар ч юм шиг би зарим сцен дээр нэгэд нүдэн таньж манайд юм айгу айсан бохгүй тэр киноны яагаад ч. Тэгээ нэг юм диалогнууд нэг тийм юм тайзны юм тавилт биш яг юм кинор ууссан юм шиг санагдсан. Хоорондын харилцаа нэг гоё байсан. Тэр нөгөө нэг эмгтэй жүжигчнийг би танихгүй л дээ. Тэр хүний жүжиглж байгаа ч гэсэн тийм цаана нэг юм өөр сүнстэй гоцсон байхгүй. Би дандаа нэг юм сүнслэг кинод дуртай юм байна л да. Тий. За эдгээр л кино орж ирж байна. За шэд кино гэх юм бол тэгэл нөгөө сарны гүлэг гэж орж ирж байна л да. Хүн болгоо яг дуртай байдаг нөгөө гоёлын даашинч бол надад бүр амар шэд кино байдаг байхгүй юу. Тий. Тэгээд одоо нөгөө нэг юу кино контент тэр чигээр орж ирж штэ. Тэнд таалагдсан нэг ч юм байхгүй бид үзээ ядсан байхгүй. Кино контентийг харин тооцохгүйгээр хэлье. Кино контент ч угсаа ойлгомжтой шүү. Нааш нөгөө манайхны нөгөө бултдаг ганц арга болчиход байна. Кино контент эсвэл эротик кино гэж юусэн. Би нэр эротик киног нь ерөөс үзэж үзээгүй шнэ. Сүүлд амар их гарч байгаа шүү дээ тийм төрлийн кино. За хоёлын даашин зарсан самныг л гарчсан. Нөгөө хий штэ нөгөө хин Жетлиг Монгол аваад ирсэн байдаг нэг амар кино байдаг штэ. Юу лээ? Сая долларын олж. Тэр үнэхээр жок кино. Бурхан минь гэж ямар зоригтой байсан кино. Гэхдээ зориг нь үнэлж юм л та. Тий. Тэгээд яг тэрийг ярьсан чинь нөгөө захирмаа ороод ирлээ л дээ. За одоо нэг алдарт гişүний маань кино ороод ирж байгаа штэ. Манай Зоийн одоо топ шит тавд бол байдаг л бах те. Гэхдээ яг тэрийг одоо ингэж бодсон чинь тэр чин тухайн үедээ бас амар зэрэгтэй том алхам хийсэн кино юм билээ. Тий. Нөгөө нэг Resident Evil 5 дээр яг нэг юм аман задардаг юм зомби хэсэг гардаг хөөхгүй тоглоом дээр те.
Blade 2 дээр бол яг Blade дээрч байдаг. Тий. Тэр нэг юм робот гарч ирэл тэ бүгэн байлдаа болоод тэгснэ яагаад нэрээ заавал Америкт ингээд бүх дэлхийн сүрлийг авардیں۔ Тэ яагаад шити Улаанбаатар тосгонд аварж болохгүй юм тэ тэрийг одоо бодохоор айгу гоё. Тэ тэ нөгөө нэг топ 5 кинон дэр ороод ирлээ нөгөө хин нэг юм жоохон нэг хүн аимшиг кино хан ёо тэр одоо хүртэл зурдаг байхгүй юм ингээд би тэрийг нөгөө нэг яг айсан дааш магадгүй эсвэл тэрнээс нэг юм жоохон одоо тэгээ хэлчих болд юм бол бай тээ траума авсан гэх юм уу те хоёрын үзэг байхгүй. Тэгээд ерөөсөө яагүй. Тэр бол яг миний дуртай кинонуудын нэг. Шити кинон дэр гэх юм бол нөгөө нэг зохиолч C.O.Моёрын нөгөө аимшигын кинонууд байдаг шүү дээ. Тийм тэрний зөөр гэдэг нэг кино гэсэн шүү дээ. Ёо тэр бол бүр жоок байхгүй. Шит те. Тэрний зохиол нь бүр мундаг байхгүй. Зохиол нь аяа. Зохиол нь тасархаа штэ. Шулмын инээдчтэй ер нь тий. Тэр бол супер зохиол данш кинон шит. Тэр хинч хийсэн юм ба. Орилооны бүх кино ер нь бол шит. Яа тэр шулмын инээд гэдэг аимшиг номер үнэхээр төгс тий. Би бас шулмын инээдэг уншчихвал нойргүй хонжлээ л. Тий. Яг нөгөө нэг Стивен Кингийн зохиолуудыг л уншсан юм шиг байгаа юм тэр нэг хийсэн төхөрн. Тэгснэ за энийг аимшиг болгочвол монголчууд жоохон дөхөн гэх дөхүүлж хайсан л нэг тийм кино санагдсан. Тэгээ хайр юмтай. Стивен Кингийнх чинь гэдэг ер нь бол жоохон тийм фэнтези тайлбар шүү дээ тий. Жишээ тэр нөгөө нэг Тэжээр амьтдын оршуулгын газар энэ чинь бол амар ихгүй юу. Кинонд лаг болсон шүү дээ. Бүр үнэхээр гоё байсан ихгүй. Тэгээ нөгөө нэг мантай чи юу лээ? Хотод гинт тасанд манаа ороод ирдэг. Хайр гаргийн нөгөө нэг амьтнууд яа. Тэрний плот твист амар шүү дээ. Төсөглөн өстой бүр. Тэр нэг It гэдэг нэг кино байдаг шүү дээ. Тэрнээс айдгүй хоёр. Үгүй. Монголд нэг тийм нэг клаунаас айдаг тийм айдас нь Монгол хүүхдүүдэд байдгүй тий. Одоо Америк жишээлбэл бүр трауматай тий клаунаас. Бид нар болохоор нэгээд ямар ч тийм клаун хараад юм айдас төрдгүү тий. Би бас тэр итийг үзээд юусаа айдгүй шүү дээ. Тий. Жохон багтаа ч айхгүй байх байсан баг. Юу нь бол тийм шүү. Жохон багтч байсан шүү дээ чинь тий. За, shit. Юу нь бол shit-н ч тэр топ-ш тэр бас гоё л яг л биш дээ. Ер нь л тий чиний яг shit тавчин бол маш олон хүмүүсийн хилдэг юм таарч байна. Зөв. Топ-н ч гэсэн shit дондаас гоёлын даашин зэг бол хүмүүс дандаа топ руугаа оруулаад ирнэ тий. Би бол гоёлын даашин зэг бол shit рүү ч оруулдаг, топ руу ч оруулдаг. Яг бол гоёлын даашин зэг би яг оригинал хувилбарыг бол мэднэ. Америкийн Low Don't Cost a Thing гэдэг киноны копи. Тий. Одоо чиний хэлдгээр Монголын хөрсөн дээр буулгасан хувилбар байна. Тэгээ одоо нөгөө нэг магадгүй сүулт нэг хүнтэй уулзаад ярьж байхад нөгөө зохиол жоохон дутагдаад байна гэсэн юм асуудал үүсэж байгаа байхгүй тий. Тэгээ яарад ингээ хийцэн зохиолч юу нь ямар кино болгоо ойлгомжтой шүү дээ. Тэгээ би сүулт нэг жоохон айж явдаг юм болохоор одоо Монголын хөрсөнд буулгаад одоо бидний нөгөө нэг хамгийн одоо precious гоё кинонууд байгаа шүү дээ. Жишээ нь одоо Pretty Woman байна тий. Love Actually байна, Wicker Park байна. Одоо нэг юм драма кино байдаг шүү дээ. Тэгээ шинэ жил болгоноор үздэг. Тэрийг бит дураа хийчихсэн гэж амар мөрөддөй хүстэй мөрөддөй жоохон. Сүүлийн драм кинонууд гэдэг баг бүгдээрээ copy paste байгаа шүү дээ. Жоохон зөрчилтэй болоод ирэхээр ерөөсө бүгд Ромео Жулиеттэй болчихно тий. Тэгэхээр ер нь бол энэ салбар бол ер нь бол энэ драм кино болж хэцүү тий. Гэтэ сая Shark-гээ бол бас л бүүм хийсэн дээ. Амар байсан. Shark-гээ тэр эргэж ирэхгүй намаар өдр чинь бол гол зурт шүү. Тийш дээ эргэж ирэхгүй намар нөгөө хөдөө очдөг тий. Тийш дээ тэр буцаан систем мондөг өс тий. Тэр чи ерөөсөө нөгөө гэр бүл салалтын тухай кино байхгүй яг суурь нь бол хизээч гэр бүл салалт гардггүй ч гэсэн гэр бүл салтаас болоод дунд нь хохирж байгаа хүүхэд л байгаа байхгүй. Хүүхэд яаж нөгөө нэг эцэг их юм өрөөсөл болж тэгж байдаг тий. Топ 5 дээр хамгийн сүүлд эзлэх нь юу юм бэ штэ? Баг болгосон юм ба штэ. Кино дөнгөж эхлэл пицца гэж эхэлдэг кино одоо байна гэж би бас төсөөлөг байхгүй ямар ч бэлтгэлгүй орцсон. Би шууд ингээд амар шейк болсон байхгүй юу л юм чи яадаг кино юм лээ. Тэ нөгөө нэг тэ нөгөө нэг баг шиг нөхөр нөгөө эмхтэй эмээ гэд нэрлэгдсэн байсан нэг нөхөр өссөн штэ. Найруулагч юм шиг байлаа тэр. Тэрний яриад байгаа юм бол sorry. Тийм би том болоод л тийм юм болохгүй. Нөгөө баг болсон амар муулцсан байсан тэ. Тэр яг найруулга алга, гоо зүү алга. Монголыг дэлхийд муухай харагдуулж байна гэсэн шүү дээ. Тэгсэн. Надаа нэг хүнтэй бас хэлж ирсэн. Одоо Монголд кино хийхэд хамгийн наад зах нь ингээд Монгол ахуй аяг их дутагддаг гэж хэлсэн байхгүй. Тий.
Тэр хүн чинь бүр надад тэр тийч хэлсэн бүр Монголын утга уран зохиолын нэг шүүмжлэгч юм байхгүй. Тэгээ наад зах нь гэхэд л одоо түүхэн кино хийхэд түүхэн одоо түүх судалдаг хүмүүс хувцсан дээр нь жишээлбэл хамгийн наад зах нь гологддог гэх. Тэр бол яг үнэн байхгүй. Тийм шүү дээ. Монгол ахуй хамгийн чухал гэсэн. Баага болгосон дээр тэр одоо нөгөө Монгол гэрд амьдарч байгааз тэр гэр бүр амар танарт бодит санагдсан нь. Гэр хорооллын айлууд хэдий гэр хорооллын ядууч гэсэн нэг тийм жоохон арчаатай тий нэг гэрийн ханны дотор нөх хөшиг мөшгтэй яг л нэг айл байгаа. Яг айл. Тэнд ерөөс илүүдтэй байхгүй тий. Хүүхдээ тарьж марж эхлээл тэр нэг PC-ийн дотор нөгөө янхан минь зайлтаа мэлтэй гэдэг. Бид нар яг тэгж л тоглосон. Яг л тийм байсан бохгүй. Чиг янхан гिचгээрээ дуудлаа шүү дээ. PC-ийн тоглохдоо. Ковидын өмнө би Баян зүрхийн цагдаа дээр очиод нэг эргүүлийн цагдаа нэг 12 цаг яг хийж үзсэн бохгүй. Тэгэхэд би яг нэг баага болгосныг яг надад нэг дотн харагдсан юм. Би яг тэр яг тийм айлд орж үзсэн бохгүй. 2-3 айл. Дандаа л нөгөө гэр бүлийн хүчирхийллийн дуудлага орж ирдэг. Тэгээ нэг юм шалтан хүүхэд ингээд ямар ч хувцсгүй ингээд суулгацсан те. Тэр чинь нэг юм намрын юм сэрүү орцсон уу юугаар штэ. Тэгээ нэг 3 настай хүүхдийг гадаанаас суулгачаа дотроо харих угаа суужсэн тийм айл руу орж исэн бохгүй. Тэгээ тэр баага болгосон ерөөсөө яг л бидний одоо байгаа байдал бохгүй. Би саяхан нэрээ сая гэж өнгөрсөн 100 за яг хөө нэрийг хэлээд яг нэг асрамжийн газар очив. Тэгсэн чинь хүүхдүүд одоо амар нин ядуу бүр ядуугийн ядуу тэгсэн мөртлөө хүүхдүүд нэгэ бүр ингээд яг нэг насны зөрүүтэй ингээд 1 2 3 4 5 6 гэдэг 7 8 хүүхдтэй айл байгаа даахгүй. Тэгээ бүр нин ядуу за хүүхдүүд нь өдөр асрамжийн газрын өдөр өнжүүлэхэд ингээд өнчдөг. Тэгээ би зүгээр яагаад ингээд нөгөө нэг асагч хүнээс нь асуусан байхгүй яагаад ингээд ийм амьдрах чадваргүй тэгээ дээрэс нь ажил төрөлгүй юм хүртэл ийм олон хүүхдүүд ингээд суулт юм бэ гэсэн чинь эн чинь нөгөө нэг амьдрахын тулд хүүхэд гаргадаг гинэ халамж. Ерөөсөл хүүхдийнхаа мөнгийг авахын тулд мөнгө л авахын тулд одоо хүүхэд нь өөрөө ажил болцсон заяа. Хүүхдээ гаргасан хүүхдүүдээ одоо тэр асрамжийн газараа харуулаад хоолж унтлаад орой нэг гэртээ хайрт юм шиг байна. Гэртээ хондог. Бусад үед нь асрамжийн газараа одоо тэр өдөр өнжүүлэх байгаа таахгүй нин ядуу хүүхдүүдийн тэнгүүтээ хүүхдээ төрүүлэх шалтгаан нь бол одоо тэр хүүхдийг хүсэж төрүүлж байгаа юм биш. Зүгээр л тэр хүүхдийн 100,000 төгрөг одоо өөр юу байдیں۔ Тэр мөнгнүүдийг авахын тулд хүүхд төрүүлдэг айлууд гэж байгаа юм. Амар уустай. Нөгөө iStop-ийн дуун дээр гардаг шиг газар доор ертөнц байдаг гэж мэдхүү гэдэг чи яг үнэн бохоо. Зүг тийм биш шүү дээ. Тэр бол нэрэл газар доор ертөнц байгаа байхгүй. Бидний мэдхгүй ертөнц. Би тэр 100 тэнд очиж ижил тийм юмыг мэдчихэж байгаа шүү дээ. Хүүхэд чинь нөгөө нэг хүний хайр инэрлийг хүртэх гэж төрдөг гэж би бодож байгаа шүү дээ. Тэгэхэд тэнд бол зүгээр тэр ээж аавдаа сар болгоно 100,000 төгрөг авчирж өгөх гэж төрсэн хүүхдүүд байгаа байхгүй. Амар эвтэр мэр юм бэ. За манай Баачкагийн ер нь ойрын зорилго юу байна? Одоо ерөөхдөө түрүүн бүжигтэй кино бас хийнэ гэж ярьжсэн шүү дээ. Ер нь бол кино руу орох уу, орвол ямар байдлаар орох уу, найруулагчаар орох уу, жүжигчнэр орох уу, тэ бас нэг хэдэн ном бичсэн байгаа зохиоллоор орох уу гэд тэр бол их сонирхолтой байна л да манай нэвтрүүлгийн зүгээс бол. Одоо нөгөө хүмүүс нөгөө бүжиглдэг гэдгээр нь давуу мэдээд байгаа шүү дээ. Мэддэг хүмүүс нь те. Мэдгүй ч байгаа. Тэгээ нөгөө нэг өөр юм руу орж үзэх хүсэлтэй ингээд нэг юм жоохон бүх салбарлуул ингээд орж үзмээр байна шүү дээ. Залуу байгаа тэрэ. Тийм болохоор эхлээд ингээд ямар ч сан номны ард гарчлаа. Тэгээд киноор бол ямар ч сан орно. Гэтэ яг нөгөө нэг бүжигтэй хийх үгүй юу гэдгийг бол мэдэхгүй байна. Яг нэг юм гоё шийдэл олох хэрэгтэй байх те. Тэгэхгүй бол одоо нэг хайр дурлалтай бүжгийн кино гэх юм степ ап болчих шүү дээ. Тийм болохоор би илүүтэйгээр нөгөө нэг яг надад шилэгдээд байгаа энэ ном дотор байгаа зохиолууд байгаа. Хит хитэн эпизод нь үнэхээр таалагдчихж байгаа. Тэгээд яг нөгөө нэг айдас байгаа байхгүй нэг одоо гайгүй мөнгө гаргах тийм production руу яваа орчдөг. Нөгөө кино маань trash top 5 руу орчвол яах вэ те. Тэгээ ингээ миний оролцоог угаасаа нөгөө нэг мундаг найруулагч нар чинь хүлээж авахгүй. Чи одоо юу юм бэ чи зүгээр вэ гэд ингээд холдуулдаг ч юм. Би тэнд нэг продюсингийн ажил хийгээд явчих юм бол надад амтгүй миний бүтээлд амтгүй болчих учраас би ямар ч нэг юм бага одоо хайж байгаа. Одоо жишээ нь Джон Шипскиний кинонууд бол гоё штэ. Яг тийм хүсдэг өнгө явж гэн, өгүүлэмж явж гэн. Бүл юм нэг юм 3-4 минутанд гаргацдаг ч юм бэ те. Тэгэхээр нэг юм за тэр залуучуудтай мэдээж нэг юм гойж үзнэ намайг тоох нь байх нь уусаа мэдэхгүй байна. Тэр чинь өөрсдийнх нь ингээд
толгооноос аягүй сайн ажилтдаг, аягүй мундаг зохиол гаргасан тийм залуучууд байгаа. Манай Ино Films гэдээ байгаа. Сая надад хүртэл киног үзүүлээгүй. Би ч нэг тийм оролцохгүй л дээ. Манай найзууд их байхгүй. Тэгээ бид нар одоо нэг гадны фестивал энтерт кино нэрэгдсэн шорт муви байхгүй. Тийм цас ороосоо ч үлэмдэггүй нэг тийм нэртэй кино байгаа. Тэгээ хизээ нэгэн цагт би үзэл бах тэр амжилттай явж байгаа аягүй сайн. Тэгээ тэр нөхдүүдтэй бас нэг нийлж нэг ярьж үзт юм уу гэсэн санаа юу юм байна. Тэгээд нөгөө 24 хоног ингээд эргүүлээд яг нэг 12 сарын 31-нд орой бодоо сууж исэн чинь бид нар дандаа юм амар production тэрчгээр нэг юм бусдын юм дээр ингээд ажилласан юм байна л да. Тэгээ нэг ч өөр юм бүтээл хийгээгүй. Одоо уул нь бол нэг 2 3 бүтээлтэй гарт ондоо багтаачдаг бас ерөөс нэг ч тийм хийгээгүй амжихгүй явцсан. Тэгэхээр 25 он ямар ч байсан нөгөө нэг илүү залуучуудыгаа пүүшлсэн хөрөнгө оруулалт хийсэн тиймэрхүү жил байна гэсэн төлөвлөгөөтэй. Тэгээд мэдээж өөрийнхөө хувийн одоо энэ зохиол бохиолтойгоо холбоотой юмнуудыг хийн. Заавал хийн. Хийхгүй бол ингээ санаа амрахгүй хатаага. Тэгээ уус энэ нэг бүжиг амар production ч одоо бачка байсан байгаагүй цааш явчих واخгүй. Би зүгээр ингээ симбол явж байгаа. Одоо тэгээ бэлтгэл дээр хүртэл намайг яв гэдэг байхгүй. Та явж өөрийнхөө юм хий. Яасан би байж ил тэгэхээр хошоо нэмээд байна. Бид нар өөрсдөө мэднэ гэдэг болцсон. Айгу амар болцсон надад. Тийм хөнгөн болцсон. Замын ус гоё тавьж өгсөн биш үү? Тий. Одоо тий шижрээ К эдэрч гэсэн ер нь бол продакшны ажил руу нэх орохгүй. Өөрөөсдийнхөө юм хийгээ явж байгаа. Тийм болохоор ер нь одоо энэ залуучуудаа ер нь жоохон бүсэлсэн зүг бахаа л гэж бодож байна. Окей. За манай подкастын маань ивент гэгч мөнх даатгал компани. За 88 Films, за мөн High Quality Device Vape, за Pastry by Aragon Cake байна. За тэгээд өнөөдрийн урилгыг хүлээн авч хөрөлцөн ирсэнд баярлалаа. За тэгээд ивент гэгчдийн гарын бэлгийг өгье. Хамгийн гоё хэсэг. За манай Pastry by Aragon-саас ийм гоё тартыг явуулсан байна. За баярлалаа. Nice. За дараагийн бэлэг нь болохоор High Quality Device Vape. За нэг бас бэлэг болгож явуулсан байна. Nice. За би бас энэ дээр нэг ёо амар байна уу. За тэгээд манай 88 Films одоо манай ивент гэгчийн гарын бэлэг байгаа. Тэгээд 88 Films бол одоо OTT формат платформ байгаа. Тэгээд бас утсан дээрээ татаад бас хэрэгжилж үзээрэй тий. За баярлалаа. Орон дээр байгаа QR кодоор нь татах боломжтой. За одоо би зүгээр бах уу. Хүлээгээл сууч. Одоо бас нөгөө түрүүн ярьсан номныхоо дээжээс. Наа номын чинь зүгээр нэг шөнийн дотор уншаал дуусъя бүр түрүүний нөгөө нэг чиний ярьдаг юм чинь бүр нэрээ маш тийм сонирхолтой. Тэгээд нөгөө хүн болгоны мэддэггүй те. Энэ номыг бол үнэхээр уншихыг хүсэж байна. Тэгээд нүүрэн дээр нь бол манайхаа хараарай. Нүүрэн дээр нь бол одоо манай comedian Содо Баяра, за рэпер Дой тэгээд ингээд нэлээд хэдэн төгсөө байгаа шүү дээ. Төгсөө ах шиг байна тий. Энэ нь бол энэ яг зурсан байна тий дуурай тий. Тэгэхээр зарим нь бас жоохон танихгүй байна. Гэхдээ ямар ч байсан юм нэлээд мундаг залуучуудын зураг байх шиг шүү. За тэгээд хэнийг чамаг нөгөө контр тоглолдог гэд мэдчихээр би бас нөгөө энэ жил нөгөө сонирхлоор ган шоптой болж байгаа байхгүй. Оо за ямар гоё юм бэ. Сүрхий мэрэгжлийн биш ээ. Airsoft-ийн буунууд өдөө штэ. Тиймэрхүү буунуудтай. Тэгээд энэ болохоор нөгөө нэг Desert Eagle Print Stream гэдэг загвар нь байгаа. Энэ яг зүгээр нөгөө нэг айгу хүчтэй бол биш шүү. Энэ зүгээр нөгөө юу бидний дээр үед л тоглолдог байсан. Тийм. Гэтэ нөгөө нэг юм сувенир гэсэн утгаараа энэ чинь бол нөгөө наач бүр амар скинтэй шүү дээ тийм. Харин тийм. Энэ бол яг маркет дээр нөгөө юунээр тоглоом дотроо бол нэг 160 70 доллар байдаг шиг санагдав. Мань яг наа скины чи контер дээр аваад чамд үзүүлнэ. За тэгээд чамтай байлдана. За баярлалаа. Ямар гоё юм бэ. За манай сүүлийн үед орчоо зочтой болол тест бэлэгтэй ирээд шүү. Бэлэгтэй ирж шүү. За энэ хардаа манайхаа Desert Eagle байна. Фүү чистэй. Бид нар чи энэ скин ямар их мөнгө зарцуулдаг лээ тийм. Нөгөө нэг их нэртэй харагдахгүйгээр өргөдөд идэг мөнгө ч одоо энэ шүү те. Бидний хувьд болохоор coin واخгүй бараг л энэ тийм. За баярлалаа бро. Инста маш сонирхолтой энэ бараг Монголын подкастын түүхэнд авж байгаагүй бэлэг байна. Хинч буу авж байгааг баха. Удахгүй нөгөө нэг автомат буунуудаа танилцуулнаа. Тэгээрээ гой дэлгүүрээ нээхээрээ тэгээд ураараа очиж худалдаа авалт хийнэ. Тэгээ. За тэгээд
Манай подкастын уламжлал бол одоо хүрэлцэн ирсэн зочноороо хаалтаа илэгдэг байгаа. Окей. За нөгөө нэг өөртөө танилцал өөрийгөө эдгэх гэж яваад сая айгүй олон жилүүд өнгөрсөн. Тэр дотроо бас ингээл нөгөө телевизэн нэвтрүүлэгт айгүй их ордог байж байгаад гинт ингээд алга болцсон. Тэгээд бүжгийн салбарт юу байгаа мó байхгүй мó гэдгийг мэддэхгүй ингээд явцсан. А гэхдээ бид нар байсан, стил байсаарч байх болно. Тэгэл одоо өнгөрсөн жил бол нөгөө Rocket Band тоглолт дуусаад яг бүх бүжгийн баг бүрэлдэхүүн медиа ингээд тэр чигээр юм ядаргаанд орцсон. За одоо болио гэсэн байхгүй. Тэгээ ингээд болсон. Тэгээд энэ жил бол тэр дээр өөрөө санаа зовхгүй байна. Бүх нөгөө гэрээ контрактныхын юм хийчихэд тэгээд ер нь бол ажил ингээд явдгаараа явчихна. За тэгээд он дөнгөж гараад ингэсэн чинь бас ингээ гоё нэвтрүүлэгт урьж оролцуулаад тэгээ нин угуу сайхан ярьдаг гоё подкаст байна. Тэгээ сэтгэл жоохон хөөрөөд олон юм ярьсан бол та бүхэн уучлал хүсье. Та хоёроосоо ч гэсэн уучлал хүсье. Тэгээд ямар ч сан маш их баярлалаа. Тэгээд 25 онд бүгдээрээ л залуу байгаа дээрээ маш их зүйлийг амжуулцгаая. За баярлалаа, баяртай өстэй. Presented by Мөнх даатгал. Sponsored by 99 Films. Partners HQD Wave.